Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Болдоггүй бүр бодлоод подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ өнөөдрийн дугаараар миний би хөтлөгч Төрмөх. Тэгээ надтай зөв Далай маань байна. Тэгээ манай өнөөдрийн зочин маань Бямба гэдэг ах маань байгаа. Тэгээд манай өнөөдрийн зочин маань болохоор хөдөө аж ахуй бол мал аж ахуйн талаар ер нь судалгаа хийдэг. Тэгээд одоо хөдөө аж ахуйн их сургуульд 10 жил багшилж байгаад одоо Японд амьдарч ажиллаж байгаа тийм хүн байгаа. Тэгээд за эхлээд та өөрийгөө товчхон нэг танилцуулаач. За тэгээ. Би ер нь бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод одоо өссөн. Тэгээд хөдөө аж ахуйн их сургуульд 1993 онд ороод 97 онд төгсөөд бакалавра төгсөөд тэгээд 98 онд Кёотогийн их сургуульд магистрт ирсэн. Энд болохоор яг үргэлжлүүлээд малын тэжээллэг тал руугаа илүү наривчилж одоо мэргэжсэн гэх юм. Тэгээ буцажчихэд бол хөдөө аж ахуйн сургуультай багшлангаа хажуугаар нь одоо яг аж ахуйнуудад энэ Японд сурсан юм хэрэгжүүлээгээд аж ахуйнуудад тэжээлийн төлөвийн зөвлөгөө өгөөд одоо тэжээлийн жорууд илүү наривчилж хийж өгөөд тэгж явж байгаад алтан тариа гэдэг одоо гурилын үйлдвэр гэдэг шүү дээ тий. Алтан тариа гурилын үйлдвэр бас тэжээлийн үйлдвэр байгуулна гэдэг. Тэгээд тэрэн дээр төслийн мэргэжилтэн нэгсэндээ төсөл бичиж оролцоод тэр чигээрээ тэр үйлдвэрийн одоо технологич гэдэг 4-5 жил явсан гэдэг. Тэгээ нэгсэндээ сурсан юм практикт хэрэгжүүлээд явсан гэсэн. Миний судалгааны ажил маань нэгсэндээ алтан тариагийн тэжээл гэдгээрээ яг практикт хэрэгжсэн байгаа. Тэгээд буцаад алтан тариагийн тэжээлийн үйлдвэрийг жигдрүүлчихэд буцаад хөдөө аж ахуйн сургуульд орж багшлаад тэр хугацаанд болохоор судалгаа одоо мал дээр судалгаа хийгээд тэгж байжгаад тэгж явж байхад болохоор Орсын холбооны улсын одоо Улаан-Уд Бурятийн Улаан-Уд хотод юунд докторт 13 оноос сураад судалгаа хийжсэн. Гэхдээ тэрийг одоо бүрэн төгсөөгүй явж байгаа. Одоо PhD student гэдгээр оюутан гэдгээр явж байгаа. Тэгээд тий Японд буцаад ирсэн шалтгаан маань болохоор манай эхнэр энд Японы Кёотогийн бас технологийн их сургууль гэж байдаг улсын их сургууль. Тэнд докторт ирээд тэг гэр бүлээрээ бид нэр ирчээд. Тэг би энд одоо болохоор энэ Кёото хотын ойролцоо Нантанги хотод 20 км. Тэнд Хирай гэдэг одоо махны үхрийн аж ахуйд мэргэжилт хийгээд байж байгаа. Мэргэжлийн ажил. Иймэрхүү. Таны яг мэргэжлийг бол одоо яг малын тэжээлийн одоо мэргэжилтэн гэсэн үг үү? Ер нь бол яг зоотехникч гэж. Монголчлохоор бид нэр болохоор мал зүйч гэж. Мал зүйч аа. Тий, мал зүйч. Ер нь биологи суурьтай амтэр гэсэн үг үү те? Илүү биологи хим суурьтай. Биологи хим суурьтай гэсэн. Тэгээ одоо тэжээл ихлээр ерөнхийдөө яг л хим талаас биохимийн урвал одоо тэр малын бид дотор явж байгаа л биохимийн урвалыг судлаад байна гэсэн үг л дээ. Энергийн солилцоо. Ер нь бол яг л ерөөсөө мал аж ахуй гэдэг маань хүнийг одоо энергиэр хангах л суурь байгаа шүү дээ. Хөдөө аж ахуй гэдэг маань. Хөдөө аж ахуй амир хөдөөний л нэг аж ахуй бодогдоод тахаас биш. Яг ингээд тэгэхээр амир уг нь жинхэнэ шинжлэх ухаанчлаг юу юм шүү дээ. Хим юу энэ төр ашигладаг. Ер нь бол яг одоо улс орнуудын шинжлэх ухаан чинь хөдөө аж ахуй дээр суйрлаа. Хөдөө аж ахуйгаар л одоо хүн гэдэг амьтан чинь анх одоо тий хөдөө аж ахуйг хэлэхээс өмнө бол төврийн аж ахуй гэж одоо жимс түүгээл тий хангөрөө хийгээл ингээ явж итлээ одоо амьдрал нь баталгаагүй болоод ирэн гутал нь нөгөө түүжсэн жимсээ ойрхон авчирч тариал тий нэг ангөрөө хийжсэн зэрлэг амьттай хашаандаа айлхаар авчирч яваал. Тэгэл тэднэрийнхээ эвийг олох гэж явсаар байтал ингээ шинжлэх ухаан гэдэг юм хөгжиж явцсан. Одоо нэг тариад малаа хариуллаа тэхэлснээс хойш л ер нь яг эрчимтэй хөгжсөн гэж бас ярьдаг хүмүүс байдаг шүү дээ тий. Одоо хүмүүс гэж баг тэр нь үнэн л бахал та тий. Тийм тэгээ хүн өсөх баг нэг хөгжил нь угаасаа тэндээс яасан. Тэгээд хүний нийт тоо хүн амч гэсэн бүр огцом өссөн гэдэг юм л тий. Газар тариалангаас болоод. Тийм. Одоо ер нь бол газар тариалан
одоо энэ хөдөө аж ахуй хөгжсөн хойш хүний тоо олон болсон. Яг гэвэл нэг хүний урд нь ч бол одоо өдрийнхөө хоолыг олж идэхин төлөө л одоо тэр хүү нэгдлийн үе ч юм уу те чулуун цэсгийн үед ч юм уу тэгээд гүгэл явдаг байсан. Одоо тэгэхэд чинь дэлхийн хүн ам чинь ер нь бол хөдөө аж ахуйд ажиллаж байгаа хувь нь бол дунджаар нэг 4-5% нь л яг хөдөө аж ахуй нэгсэндээ хүнсээ бэлтгэж чинь гэсэн үг. А бусад хувь нь болохоор одоо их байсан уу те нэрээ. Одоо манай Монголд чинь 30% шүү дээ. Бид нар чинь 30% нь гүрийгээл хоолоо бэлтгээд тэгээд тийм үлдсэн 70% нь тэгээд 70% нь одоо 35% нь хүүхдүүд ч гэх юм уу тий. 35% нь болохоор өөр одоо барилга арай өөр хөгжүүлэх сэдвэр салбарлаа ажиллаад байдаг. Тэгэхээр бид нар нэгсэндээ хоолоо бэлтгэхдээ илүү их хүн хүч тий цагаа илүү их зарцуулж байна гэсэн. А тэгэхэд Японд чинь 4%. А хөгжсөн Герман эднэрт чинь болохоор 3.8% нь хөдөө аж ахуйд ажилладаг. Нийт хүн ам нь нийт хүн амынхан тий. Ердөө 3-4% нь бусдыгаа тижээжж байгаа юм байна шүү дээ. Яг шууд тижээгээд дээр нь экспортлж байгаа байхгүй Герман. Өөр экспортлаад яаваа. Тий. Одоо Германы дээр чиз мис сүмүү чинь одоо ерөнхийдөө хямдхан мөртлөө чанартай тий. Гэсэндээ тэрүүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлж чадвал тухайн улс орн бол илүү одоо баян тансаг ч юм уу тий амар тайван ч юм уу сайхан амьдрах боломж байна л гэж. За тэгээд ялч салбараас одоо Монгол тий одоо энийг ярьчаад одоо Монголын тухай ярихгүй бол ялч болохгүй тий. Одоо Монгол чинь эрчимжүүлсэн одоо мал аж ахуй гэж яригдаал энэ тэгээд яг одоо хүртэл ингээд нүүдлийн аж ахуйн ихэнх хувийг эзлээд байгаагийн яг гол одоо юу гэх юм шалтгаан ч юм уу яг яагаад энэ нүүдлийн одоо мал аж ахуй маань яг ихэнх хувийг одоо хүртэл эзлээд байна вэ? Таны бодлоор юу гэж бодож байна? Ер нь яг эрчимдсэн мал аж ахуй гэдэг маань болохоор нэгж малаас авах ашиг шимийн хэмжээ нь одоо их тий. Тэгээд зардал нь бага байвал энэ эрчимжиж гинэ л гэсэн үг. Тэгэхгүй одоо нэгж малаас авах ашиг шимээ зардал өндөртэйгээр аваад байвал одоо өнөөдрийн одоо саяны тэр статистик мэдээгээр хэлсэн шүү дээ. Одоо 30% нь Монголын хүн амын тий ажиллах хүчний 30% нь болохоор хөдөө аж ахуйд ажиллаад байна гэдэг маань зардал ихтэй. Японых 4% гэдэг маань хүнээр бодвол ингээд арай хүн цаг гэдгээрээ зардал багтай. Тэр хүмүүсийн чинь цалин байгаа шүү дээ. Хамгийн том зардал нь одоо тэр хүмүүсийн орлого байгаа шүү дээ. Ер нь бол тийм яг цалин орлого бас тэр юм байгаа. Гэхдээ хөдөө аж ахуйд болохоор яг суур ойлголт нь болохоор яг мөнгө гэдгээсээ илүү ер нь бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хямдхан шүү дээ. Хаач хийсэн л хямдхан байх хэрэгтэй байна. Гэхдээ Японд яг амжиргааны өртгөө дагаад өндөр байгаа. Гэхдээ яг зардлыг бодох болохоор хүн цаг. Одоо 1 литр сүүг бүтээхэд хэдэн хүн ажиллаад хэдэн цаг ажиллаад литр сүүг бүтээж байгаа юм гэдэг ч юм уу тий. Тэр нь нэгсэндээ эрчимжилтийг нь тодорхойлоод байгаа байхгүй. Нэг хүн нэг өдөр ажиллаад 100 литр ч юм уу 1000 литр сүүг үйлдвэрлэжчихвэл тэр маань эрчимтэй гэсэн үг. Нэг өдөр ажиллачаад одоо Монголын нөхцөлд бол нэг 20 литр ч юм уу 30 литр сүүл үйлдвэрлүүлэх юм байна. Тэгэхээр эрчимгүй байна гэсэн үг. Тэгэхээр заавал нэг ферм байгаа л одоо нэг тийм малаа тижээгээл ингүүл эрчимтэй гэсэн яг тийм хатуу тодорхойлолт биш юм байна шүү дээ. Зүгээр тэр одоо үйлдвэрлэлийн гарцаар нь л юм байна тий ер нь бол. Тийм нэгсэнтэй зөв. Тийм гарцаар нь илүү эрчимсэн бас байж болох юм байна тийм үү. Хэрвээ гарцаа нүүдэлээр тийм нүүдлийн нөхцөл маань нэгсэндээ уг нь бол нэгдлийн яг давуу тал сул талууд аль алинд нь давуу тал сул тал байгаа. Нүүдэл байсан, байран байсан тий. Нүүдлийн мал аж ахуй, байран мал аж ахуй. Байран мал аж ахуй бол мэдээж ингээл гэрээ тойрол нэг хол явахгүйгээр ингээд яваад тахлаар хүндээ чамар, малдаа чамар. Гэхдээ эсрэгээрээ ингээд бүх тижээлийг нь одоо хаанаас идэх юм байгаа тий. Тэр таринд талбайгаас хурааж авчраал, бэлтгээл одоо хэрчиж мэрчээл тий. Малтаа ингээд урд нь авчиж гэж мөгнгээл ажил хийх. Нүүдлийг болохоор нөгөө нэг талбаар нь ингээд бэлчээгээд явуулчихна. Тэгэхээр ажиллагаа багтаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ нөгөө талаараа нөгөө нэг яг байглаас бүрэн хамаарсан. Тэр талбай дээр нь өв сургуул байхгүй бол тэр мал маань зүгээр л яваал энерги шатаагаал тэгээд буцаад ирэх нь. Тэгээ нөгөө махан хатуураад идэм биш үү те. Явуулаад ах тусам өсөхгүй юм нэ. Тэг нь ер нь болоороо малын ч хүний ч одоо энергийн солилцоо идж байгаа
энерги нь тий зарцуулж байгаа энергиэсээ их байж ижил нэгсэндээ илүү таргалах ч юм уу тий илүү ашиг шим өгөх ч юм уу тийм байна. Гэтэл идж байгаа энерги нь ялангуяа Монголын нөхцөлд бол одоо бага байгаад байна гэсэн. Манай малнууд ч одоо фитнестэй байгаа юм шиг л одоо хөдөлгөөн сайтай тий. Тий илүү шүрмэстэй болно. Тий Одоо харьцуулахад хол яваад байхлаар илүү шүрмэслэг болчихно. Тэгээд шүрмэс гэдэг маань бас насаа дагна. Нэгсэндээ хідэн өвлөжчээд ирэхээр яа харахгүй шүрмэслэг байхгүй. Нэгсэндээ буцаад байгалийн төрхрөөр орж ийн гэсэн үг шүү дээ. Яг хүн осолдохгүй нэг хүний өмч болоод байгаа ч баг хагас зэрлэг гэсэн үг тий. Одоо Монголын нүүдлийн аж ахуйг хүмүүс ер нь тэгж яриад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол одоо ялангуяа сүүлийн одоо тэр арчлалын жилүүд арчлаас өмнөх болохоор нэг жоохон нэгдэл гээд улсынх гээд тодорхой хэмжээгээр нэг технологи бариад ирсэн. тийм сангийн аж ахуйнууд нь тэр байсан баг тийм. Тэгээд ирэхээр нэг бэлчээрийн одоо энэ сумын одоо бэлчээрийн газар нутг нь энэ хүртэл байна. Энээс илүү цаашаа явуулж болохгүй. Хаасайгүй нэгсэндээ дураараа нүгэд ээж болохгүй гэсэн тийм хязгаарлалт тавиад өгөхөр тодорхой хэмжээгээр одоо бэлчээрээ одоо зөв зөвхөстэй ашиглаж эхлэх нь шүү дээ. Одооний нөхцөл болохоор дунд говийн малчин хинтээ рүү явж болно, Сүхбаатар руу явж болно, тий Хөвсгөл рүү ч явж болно. Тэгэхээр нөгөө хэд чинь зүгээр малаа машинаар туугаад ч юм уу тий мотоциклээр туугаад ч юм уу ингээл хаамаагүй тэнцэх нь шүү дээ. Тэр малыг Гэтэ юу одоо нэг тийм ер нь одоо хөдөө аж ахуйг сургууль дээр ч юм уу тийм судалгаа байдгүй одоо тэр сангийн аж ахуй нэгдэлтэй байх үеийн одоо тэр хүн цагаас гарч ирж байгаа малын үр ашиг шим нь одоо ингээд чөлөөтэй байхаас илүү байсан ч юм уу эсвэл одоо чөлөөтэй байснаар илүү одоо малын үр ашиг илүү сайбж ирсэн ч юм уу тэр харьцуулсан тийм судалгаа ч юм уу тань тийм ер нь мэдээлэл би бас яг одоохондоо би бол мэдэхгүй байна. Ер нь бол судлаад бас харьцуулсан юмнууд байдаг баг. Та ер нь юу гэж бодож байна? Буурсан гэж бодож байна уу? Тий, одоо жишээ нь нүүдлийн одоо мал аж ахуй үнэлж одоо Монголын соёлын маань хэсэг шүү дээ, тий. Тэгэхээр бас хэдий одоо эрчимжүүлсэн одоо юу гэх юм байрын мал аж ахуй маань илүү их тийм чанар сайтай одоо юу гэх юм орлого сайтай ч гэсэн бас нүүдлийн аж ахуйгаа бас тодорхой хэмжээгээр хадгалж үлдмээр байгаа гэж ер нь бол бодож байна. Гэхдээ одоо нүүдлийн аж ахуйгаа бас тодорхой хэмжээнд хадгалаад яг одоо хамгийн их тэр одоо үр шимийг авах боломж нь одоо юу байт юм. Одоо тэр яг зөвлөлтийн үед одоо тэр оролдож исэн тэр одоо хагас нэгдэл гэх юм уу? Тэр нь одоо баг хамгийн сайн арга нь юм болов Монголын нөхцөл та юу гэж бодож байна? Яг тэгж бол бас зөвлөхөд хэцүүлтэй. Яг тэгвэл тэр мэдээж бүх одоо нэг аж ахуй эрхэлж байгаа аргуудад давуу тал сул талууд байгаа. Тэгээд тэр нөгөө зөвлөлтийн үед нэгдэл сангийн аж ахуй гэхэлэр нэлээд диктатур гэх юм уу да хүчээр явуулдаг байсан. Малчтад их одоо норм их өгдөг байсан. Ажлын ачаал бас их байсан. Тэгээд буцаад нөгөө малчин хүн маань энэ яг миний өмч биш. Одоо нэгдлийн өмч тий гэдэг утгаараа бас ханддаг байсан байж магадгүй. Тэгэхээр тэр үед бол тийм сүртэй ашигтай одоо гэх юм уу эрчимтэй гэх юм уу тэгж бол нэг сүртэй явж байгаагүй. Гэхдээ одоо сумын зоо техник ч юм уу сумын малын эмч гээд яг мэрэгчлэн хүмүүс бол тэр малаа ерөнхийд нь хянаад өвчнийг нь тий тэгээ үржлийн чадвар эднэр энэ мэрэгжлийн үүднээс тодорхой хэмжээгээр хянаад явж исэн учраас харьцангуй яг өнөөдрийнхийг бодвол ашиг шим нь өндөр байсан. За жишээлбэл би сүүлийн үед нэлээ хонь дээр судалгаа хийгээд байгаа. Тэгээд одоо тэр социализмын үеийн тий 80-аад оны эднэрийн хурганы жин тий төлөвний жин харьцуулаад үзэхэд тэр үед бол намрын амьдын жин одоо хурганых хичнээн 30 эдэн кил бол ерөнхийдөө байсан байгаа байхгүй 35 6. Тэгэхээр чи одоо тэр удасны дараа 1 жилийн дараа гэсэн үг. Үгүй. Одоо хавар гарсан хурга намар 10 сард одоо ерөнхийдөө бол 7 сараас хойш ихээсэн салгангуутлаа 10 сард ангилт хийгээд тэгээд нөгөө энэ суурьудад хуваадаг байсан байхгүй дээр үед чинь. Одоо тэр 80 кг хүрчдэг байсан юм уу те? 30 кг хүрчдэг байсан. Тэгээ ялангуяа бүр сайн малчных бол бүр 40 30 кг гараал явцдаг.
Одоо тэр Намхааны Баатар Матар гэл алтартай хүмүүс байдаг тэр үедээ байсан тий. Тэр хүмүүс мэдгүй тий. Яг тэр хүмүүс болохоор нөгөө нэг малаа яг ингэж тогтоож бэлчээгээд тэгэхээр тэр үеийн малны чанар ерөнхийдөө сайн байсан л гэж одоо тоон үзүүлэлтээр бол тэгж харагдаад байна. Одооных тэгэхэд хоргонууд чинь ерөөсөө намрын амьдын чинь нэг 27-8 кг байгаад байна шүү дээ. Одоо би туршилтандаа ашиглахад чинь тэгэл за сайндаа л нэг 30 кг авцаа. 30 иржээвэл баг одоо хамгийн сайн байна гэсэн үг үү орчин үед бол тий тэгж үтээд байна. Тэгэхэд чинь дээр үе чинь 37 6-7 кг бол зүгээр байдаг л үзүүлэлт хийдэг гэсэн. Хувь хүн талаас болохоор аль алин яг хувьдаа жишээлбэл би мал аж ахуй эрхэлж байгаа тохиолдолд бол аль алин одоо эвтэйг ашигтай авч явах боломж байгаа. Гэхдээ Монгол улс даяараа гэж ярил Монгол улсад бол жишээлбэл суурин нүүдэл учраас нүүдлийнх нь Монгол улсад маш сайн тохирно. Одоо улсаа бодвол юм байна тий. Одоо хувь бизнесээ гэхээсээ илүү тий. Тийм мэрэгчлэн гэдгээ бодвол надад бол нэгсэндээ бие амраа бодвол байр малгайтай тий. Тэр нэгсэндээ яг хувь хүнд бол амар байхгүй. Одоо яг нэг малчин гэдэг чинь нэг бизнес шүү дээ тий. Ер нь бол нэг өрхийн бизнес шүү дээ тий. Тэгэхээр тэр бизнесээс одоо хэрэг ашигтай одоо сайн хөгжүүлэе гэвэл яг үндэ Монголч байсан гэсэн тийм фермийн дүү байвал илүү одоо үр ашигтай гэсэн үг үү тий. Ер нь бол яг тэр хувь хүндээ ашигтайгаар гэвэл тий хувь хүндээ ашигтайгаар ер нь ингэдэг юм байлаа. Ферм эрхэлж байгаа хүмүүс чинь эхлээд ингээ мөнгө олохоо бодно тий. Тэгэхээр ингээ хідэн дээр бэлчээрийн мал аж ахуйч гэсэн мөнгө олж чадна. Гэтэл ингээ яг удаан ингээ бизнес болгоод ингээ удаан яваад ирэхээр өөрт нь амар их ядардаг нэг хувь хүн нэг айлч юм уу тий. Тэгээд ирэхээр ингээд нэг эсвэл жоохон мөнгөтэй болоод ирэхээр арай нэг суурьндөө байгаад одоо ус цасанд ордог тий байнгын ус мустай тийм байх гээд ингээд нэгсэндээ хүн чинь хөгжөөд ирэхээр угаасаа хэрэглээгээ илүү тансаг болгодог ч гэдэг юм уу тий. Тийм болоод ирэхээр суурин руу яхахгүй шилжиж явж байна. Нэгсэндээ монголчууд дотор ч гэсэн борээдүүд нь арай илүү ажилласаг байдаг. Борээдүүд тэгэхэд бүгдээрээ байшинтай өвлжөөтэй тий. Тийм тий. Яг юу тэд нар чинь илүү ажилласаг нэгсэндээ дараагийн шат руугаа орчод байгаа байхгүй. Дараагийн шат нь нэгсэндээ мал аж ахуй хүнээ өөрийгөө бодсон шат нь болохоор яг тэр эрчимцэн одоо суурин гэх юм уу байр мал. Яг хүндээ амар. Тийм болохоор бусад улсууд ер нь аль хэдийн дээр үед бол бүгдээрээ л нүдл юм байсан баг та тий бодвол тэгээд ерөөхдөө ингээ хөгжөөд явцсан л юм байна тийм үү. Монгол ерөөхдөө илүү консерватив гэх юм уу илүү уламжлалаа хадгална гэд бас нөгөө талаараа хөгжихгүй хүндээ жоох амар биш байгаад байгаа. Тийм тэр бас байна. Тэгээ олон шалтгаан байгаа. Тэгээ бас газар нутг нь тий бас байгаад байна. Тэгээд ер нь бол одоо газрын гарц нь харьцангуй тэр бус орнуудтай харьцуулахад бага л та. Тэгэхээр нэг газараа угаасаа мал хийж боломж үлчээр тийм болохоор нэг газараа удаан байвал ерөөсөө амархан талхлагчих гээд байдаг. Хөрснө. Тэгээ ургамал урахгүй болчих гээд байдаг. Тэгэхээр том газар нутагтай ч гэсэн метр квадратаас гарч ирж байгаа тэр шимт хижээл нь айгүй бага учраас газараа ингэж хол явж хол явж одоо сорчилж идэнэ. Тэгээд нэг жигд ингэж гарахгүй. Одоо Европт нэрлүүчин бол тэгээд газар нь бол сайхан жигдхэн хар өрштэй. Тэгээд ирэхээр ерөөсөө хаач байсан л баг ургамал сайн ургана гэсэн үг тийм. Японч гэсэн одоо энэ хотгордоо газрууд нь бол ургамал их сайн ургаж байгаа. Тэгээд чиг байна тийм бас Монгол ихэд их хөөрэ. Хурдунц тийм жилд 500 мм гэдэг ингээд 50 см л хурдунц орж ийн гэж байгаа шүү дээ Монголд чинь дунджаар. Тэгэхээр чи одоо энд чинь нэг үер болчихвол өдөртөө 50 см. Өдөртөө л байгаа шүү дээ. Тэгээ одоо ер нь дараагийн юуруугаас шилжээд тэгээд одоо аав маавын яриаг сонсдохоор ер нь дээр үед баг 2-7 хоногт нэг ч юм уу сардаач нэг юм уу баг нүүдэг байсан гэд одоо ч баг жилд нэг 2 морил нүүж байгаа тий яг одоогийн малчид болвол тэр одоо яг нэг дараагийн үерүүгээ шилжих гээд байгаа мó эсвэл зүгээр хүмүүс залхуу болоод байгаа мó аль нь гэж бодож байна. Харин одоо тэр малчдынхаа амьдрал ах үед нэрийг бодоод харуул одоо дараагийн үе бол болоогүй юм тий. Яг тэгвэл нөгөө яг байшин бариад
одоо тэр худаг ухаад ингээ явчихъя гэвэл бүх малчид тийм санхүүгийн чадвар бол байхгүй байна л гэж харж байна л да. Тэгэхээр одоо залхуу гэж хэлэхээр бас уулын бас хэрээрээ хэлгээд байгаа тийм. Тэгээ бас муухай л та. Тэ. Тэгээд одоо хальт хэлээд өнөөдрийн дугаарыг одоо яагаад гол нь хийгээд байгаа вэ гэхээр одоо төрөө хэлсэн шиг одоо манай төрөө би буюу одоо нэг юм дөнгөж 20 гарантай ч юм уу нэг одоо өсвөр насны байгаа хүмүүс одоо их ер нь бол ингээд үнийтэд одоо ялангуяа хотоор байгаа хүмүүс бол ер нь ингээд мал аж ахуйг ер нь бол нэг их сайн мэдгүй те нэг аав ээжийнхээ ярианы сонсдог ч юм уу Монгол улс маань нэг малын их орон гэлээ гэхдээ нэг 70 сая малтай 80 сая малтай гэл тэгсэр нэг их одоо тэрнтэй холбоотой нэг их бизнес ч юм уу тэрэнд яг юу болдог талаа нэг их мэддэггүй тэгсэр уг нь тийм их одоо нөөц болцоо байгаа юм чи уг нь бол хамгийн том бизнесийн ч юм уу өшөө цаашаа ингээд залуучууд оролцоод хөгжөөд явуулах аюул том салбар байгаад идэг тэгээ бид нар сайн мэддэггүй болов уу гэдэг одоо Бямбаахын яриг дээр үед тэр Кёто хотод бид сонсож байхдаа ингээд сонсоод надад бүр амар сонирхолтой санагдчихсан болохоор Бямбаахаас өнөөдөр ингээд одоо иймэрхүү юмнууд гоё яриулъя гэдээ урьсан байгаа. За тэгээд баярлалаа. Өрсөнд нэр баярлалаа. Би юу ч хэлэхгүй тэгээ шууд яриад эхэлсэн биз дээ. Таны одоо юу штэ одоо ийм ундаг одоо бүр мэрэгчлээ хүнийг гэж ярьж байгаа нь бид нар бас айгүй гоё байна одоо айгүй олон зэ мэдэхгүй юмнуудаа гоё асууж аваад та ерөөхдөө бол сая яаж шиг хонь тэгээд үхэр хоёр дээр их судалгаа хийж ирсэн юм байна тийм үү? Ер нь бол яг хөө ихний яг Японоос очисны дараа одоо тэр чинь магистр Японд байхдаа хийсэн судалгаа болохоор хонь Яман дээр хийж ирсэн. Одоо Япон чинь Бивар гэдэг одоо Кётогийн сургуулийн хажуу талд яг малын байр байдаг байхгүй. Тэрэн дотор өөрөө хоньод хийж байна шүү дээ. Яг өөрөө хоньод хийгээл юу идэж байна. Одоо хонь гэдэг чинь яг бас адилхан хүн шиг адилхан тийжэл ингээд өгөн гутал тэрнээс дуртай юм аа дургүй юм аа үлдээч нь бас. Тэгэн гутал нь яг энэ тийм бастыг нь тэр чинь. Тэгээ өвснүүдийн алийн идэх дуртай, алийн идэх дургүй юм те. Яагаад идэхгүй байх гэдэг ч юм уу те. Тэгээд мэдээж л одоо тэр ашигтай ажиллахын тулд тэр бэлтгэсэн тийжэлээ бүгдийг л идэх гэж үзэн шүү дээ. Тэгээ үлдээс нь яагаад хатуу болоод үлдээгээд байна уу те. Эсвэл ямар нэгэн бодисын чанаргүй болоод үлдээгээд байна уу те. Ямар бодисыг илүү их иддэг юм бэ? Одоо эслэг ихтэй байвал илүү иддэг юм байна уу? Уурэг ихтэй байвал илүү иддэг юм байна уу? Тослог нь бас таарах хэрэгтэй байна уу гэдэг ч юм уу те. Эрдэс давс нь ямар байх хэрэгтэй юм бэ гэдэг. Тэр балансыг олох гэдэг одоо манай мэрэгжлийн ч одоо нэг тиймэрхүү л ажил хийдэг болсоо таа. Ямар юм уу амар практик нэм асуумаар юм л да. За одоо энийг ингээд сонсож байгаа одоо тий одоо нэг мал аж ахуйтай ойрхон ч юм уу тийм гэр бүлтэй ч юм уу тийм хүүхдүүд нь тэр ингээд хүмүүс сонсож байвал одоо ингээд аюу одоо өнөөдөр гараад шууд хэрэгжүүлчих болохоор ч юм уу одоо яг одоо Монголд байгаа одоо манай малчид нэг сайн мэдгүй байгаа тийм жижигхэн тип юм уу одоо зөвлөгөөч юм уу одоо ингэчүүл манай одоо тэр таны ярьсан шүү дээ сая жишээ нь хурганы мах жишээ нь ихэд намрын жин нь ингээд амар буурчаад байгаа ч юм тэр жишээ нь одоо тэрийг ингээд сайжруулчих болох тийм аюу гарын ойрхон ч юм уу тиймхүү юмнууд юу байдаг вэ ингээд таны бүр тааруул хийх юмсан гэж боддог. Өөрийнхөө судалгаанаас үндэслээд одоо нийт малчтад тий хамгийн ихний зөвлөгөө юу юм бэ гэдэг. Тэр нь болохоор ерөнхийдөө одоо бэлчээрт явахаар Монголын бэлчээрийн өв сургамлуудад одоо зуны улирлч бай, өвөлч бай, өвөл бас шар өвс идэв шүү дээ тий. Тэгэхэд уургийн энерги бол тодорхой хэмжээгээр байдаг. Одоо нүүрс ус тий. Тэгэхэд уург нь бол яа харахгүй дутаад байдаг. Тэгэхэд энерги уург хоёрын тодорхой хэмжээний баланстай байж ич нэгсэн ч тухайн малд маань яг шимтжээл болоод одоо дулааны биеийнхэн дулааныг нь бариад тодорхой хэмжээний одоо өөх махын бий болгоо тий арьс үсийн бий болгоо явдаг. Тэгэхээр тэрэнд уург жаахан дутаад байдаг нь бол харагддаг. Протеин дутаад байдаг охин шүү дээ. Монголын өвснөөс өсөг шүү дээ тий. Тийм Монголын өвснө. Одоо тэр говийн ч хангаан ч өвснөөс. Тэгээд уург жоохон нэмчихвэл тэгээд уург дутангуутлаа кальц ус дутаад байдаг. Энэ хоёр бол хамгийн том дутагдaltaй байгаа нийт бэлчээр ерөнхий Монголын бэлчээр дээр. Тэрийг яаж малд хямдгаар гаргах вэ? Одоо малд бол бид нэр өөрсдөө эргэлзэх шиг үнэтэй уург энэ хэрэглэхгүй л байна тий.
Тийм шүү дээ. Одоо малаас уг нь бол уураг авах гэдэг болсон. Харин тийм, Малдаа тэгээд- уураг өгнө гэдэг ихээр. Тэгэхээр одоо бусад орнууд болохоор эхэндээ болохоор одоо шар буурцаг их тариалж тэгээд малаа одоо шар буурцгаар тижээж уурга хангадаг. Одоо Америк ч гэдэм одоо ч гэсэн тийм л байгаа л да. Канад эднэр тий. Тэгээ явж исэн чинь шар буурцагчийн угаасаа ургамлууд хамгийн уурга сайтай ургамал байгаад. Тэгээ одоо хүмүүс нөгөө веган хүнсдэн гэл тий. Тий. Тэгээд ирэхээр нөгөө шар буурцагч яг тэдний хүний нэгсэндээ гол хүмүүс болсон. Тэгээ маш их үнэтэй болсон. Тэгэхээр Яг бүр махыг орлуулад байна шүү дээ. Уураг 8 сайн болохоор. Тийм. Малаар дамжуулахгүй шууд л хүн хэрэглээд байгаа тий. Одоо чинь тийм. Тийм яг хөө тодорхой хэмжээгээр одоо лизинг гэх юм уу тий. Тирионин, метионин гэдэг нэг хідэн цөөхөн амино хүчлүүд нь тэр юунд одоо шар буурцагт тий. Соёнд арай бага байгаад байдаг. Тэрийг нь болохоор нөгөө одоо юунд чинь эсгэх байдлаар одоо нөхөд авчдаг. Тэгээд ирэхээр одоо яг бараг л төгс уураг хэрэглээд байна гэсэн. Тэгэхээр одоо гадаадын хүмүүс болохоор тэр шар буурцаг их тижээгээд байгаа болохоор одоо малан сайн уурагтай. Манайх болохоор шар буурцаг жоохон хэрэглэхгүй байгаа болохоор уураг дутуу байгаад байна гэсэн үг үү тий. Манай тэгээ Монголын нөхцөл болохоор яг одоо бол хэвг тодорхой хэмжээний уураг арай их. Доторх нөгөө нэг цардуулыг авчаар одоо үр хөвгөлийн хэсэг нь хальсныхын хэсэг нь уургийн агуулмж нь арай их болоод ирдэг. Тэгэхээр хэвг бол тодорхой хэмжээний арай өвснөөс арай их уурагтай. Тэгээ арабсын шахац гэдэг. Харин яг асуух хичээлээ л да. Энэ баялаг хийдэг нэг компани хурганы тижээл хийдэг гин Рапсын шахтаас нь шоколадын тижээл гинөө. Энэ таны дандаа нөгөө нэг зөвлөгөө өгч ирсэн стартап маягийн тийм компаниуд уу тий. Тижээл хийгээд байгаа компаниуд уу тий Монголдо. Ер нь бол тийм дэлхийн нийтээр одоо аль хоор тэр хүнсний хаягдал уургийн ямар хямд өвсрүүд юу вэ гэдэг ирэхээр хүнсний үйлдвэрийн хаягдлууд тий одоо тус гаргаад тосны дараах шахац тий арх үйлдвэрлээд пи үйлдвэрлээд тэрний дараах одоо шаар гэдэг байгаа тий distillers grain гэдэг байгаа. Одоо нэгсэндээ эсгсний дараах үйлдвэрлэл тодхон хэсэг нь дээр үстэй тий. Тэднийг илүү тижээлд илүү ашигладаг болж байгаа. Тэгээд эднэр болохоор арай хямд их өсвөр. Тэгээд нөгөө бусад нөгөө яг цардуул тэр чихэртэй хэсгийг нь авчаар уурга нь илүү их тунаад үлдсэн байна гэсэн. Тэгэхээр нөгөө бэлчээрийн үстэй яг холиход илүү яг уургийг нь баланслуулахад тохиромжтой болоод байна гэсэн. Тэгэхээр одоо таны одоо хүч зөвлөгөө нь гэвэл одоо иймэрхүү тижээлийг одоо өвснийх нь хажуугаар одоо малтаа өгөөд байвал уг нь аюул сан хөгжнөл гэсэн үг үү те. Тэгвэл Монгол мал ерөнхийдөө бол махны чиглэлийнх байхгүй. Ерөөсөө хонж байсан, өхрөнж байсан. Тэгээ махан ашиг шим бол ер нь бол сайн аав. Сүн ашиг шим ч гэсэн яг зөв дижээж чадвал бас сүн ашиг шимэж гэсэн сайн авч чадна. Гэхдээ нөгөө удирдлаасаа болоод нөгөө зуны 3 сард хамгийн тохиромжтой үе байгаа шүү дээ. Гэтэл хүний хэрэглээ болохоор жилийн 4 удирдал тийм 367 хоногт хэрэглээ байгаа гэдэг. Тэгэхээр тэрийг бас яаж тодорхой хэмжээгээр шилжүүлэх вэ гэж. Тэгэхээр яхахгүй бас байр малгай хэрэгтэй болоод байгаа. Бас нэг жоохон дайли асуулт асуухад одоо Монгол малын мах арай амттай гэдэг яриад байдаг шүү дээ тий. Жишээ нь тий шүүслэг гэдэг юм уу. Та одоо сая түрүү Монгол мал одоо махны чиглэлээр гэж хэллээ. Одоо тэр яг хэр одоо Монгол махны одоо амтнах юм уу? Тэр нь одоо их яг хэр үний юм болоо тэр яриа. Тэр талаар хийсэн судалгаа байд юм болов? Харин судалгаа байхгүй. Судалгаа их бага байгаа. Ер нь бол тэгээ ялангуяа нэг бид нэр жишээлбэл махаа гаргах ч юм уу те одоо олон улсын зах зээл гаргахын тулд тийм эрдэнэ хэлгээний тийм өгүүлбэрүүд олон улсын сэтгүүлүүдэд маш олноор хэвлүүлэх хэрэгтэй. Тэгжиж нэгсэндээ дэлхийн нийтэд танигдана. Амтны үед бол одоо тэр чинь бид нар багасаа сурцсан учраас Монгол малынхаа мах хэрэг илүү амттай гин штэ. Тэгээ бусад нэгсэндээ Япон өхрийн мах ч юм уу одоо өөр одоо Европын мах ч юм уу тэрийг одоо сурснараа
Монгол өхрийнхаа махтай л харьцуулж бид нэр хийж шээ. Тэгээ багасаа сурцсан амт учраас биднэрт бол яг харахгүй Монгол малын мах маань амттай сурцсан учраас. Гэхдээ бас нөгөө талаараа бол одоо Монгол дотроо ч гэсэн говийн махыг илүү их амттай тий. Хангайх одоо бус амтгдсан сурс гэдэг юм тий. Тий. Одоо энд ч гэсэн одоо бас илүү тэр тижээдсэн малын мах нь илүү усрахаг сувс гэдэг тий. Тэгээ харахгүй ингээ богино хугацаанд өсгөчхөөр чигийн агуулмж бас их. Тэгээд нөгөө хоримтлагдах ер нь хамт гэдгийг чинь болохоор тэр махан дотор байгаа эрдэс бодисууд нь бий болгоод байгаа. Одоо нэг давс гэсэн үг шүү дээ тий. Олон төрлийн тий. Одоо төмөр өмөрч гэсэн орно. Силен, цайр майр гэл маш олон төрлийн эрдэс бодисууд тэд нар нийлээд нэгсэнд хамт гэдгийг чинь бий болгочих. Бид хэрэгтэй бодисууд орж ирж байгаа учраас бид нэр хамттай байна гэж хэрэгжилж яах нь шүү дээ. Тэгэхээр илүү бид хэрэгтэй бодис ихтэй байх гал юм тийм үү Монгол малууд жоохон. Ер нь бол тэгж ойлгож болно. Одоо яг бэлчээрээр явахаар одоо өөхнийх нь агуулмж гэсэн ханаагүй тосны хвчлүүд гэдэг. Тэр агуулмж нь өндөр байдаг. Одоо байран малгайтай бордсон малын дэр гэдэг. Байран малгайтай бордсон мал нь болохоор хансан тосны хвчлүүд гэдэг. Одоо жирийнээр ойлгвол одоо маргарин заргарын хуур юм уу тий? Масалаа. Масалаас шиг тийм тос ихтэй. Гэтэл Монгол малын мах болохоор нэг олив ойл шиг тий. Тийм тос ихтэй гэсэн. Монгол малын тос нь арай жоохон ханаагүй гэхээр арай дээр тос байна гэсэн үг тий. Хүний бие ханаагүй тосны хвчлүүд тэгэхээр тийм арай шингэж байдаг. Тийм нэгдүгээр шингэж цайстай хоёрдугаар одоо хоргоожүүлэх чадвар сайтай. Тэгсэндээ хотод гэсэн дотор ч бас янз бүрийн ингээд эсэлтийн явцад нэг альдгид мэлдгид гэдэг их хортой байцуд их үүсдэг. Тэрийг хүнс маань өөрөө бас саарамжуулж өгдөг байна. Саарамжуулахгүй бол ингээд гиз хотод өвдөх нь шүү дээ тийм. Тэр өвчин болох нь шүү дээ. Одоо цус руу одоо хамаагүй хүчлэг байцуд эднэр ороод. Тийм. Тэрнээс нэгсэн Монгол малын мах сэргийлж өгнө. Нүүдлийн багагийн аюу том давуу тал нь бас энэ байна. Тэр тийм. Тэр нэгсэндээ баг эмчилгээний чанартай гэж хэлж болох үгүй. Тэгэхээр ханаагүй тос гэдэг нь одоо тэгээд хөдөлгснөөс үүсдэг байх нь тий одоо хөдөлгснөөс гэх юм уу? Бас тодорхой хэмжээгээр. Хөдөлгөөнөөс гэснээс илүү нэг бэлчээрийн ургамлынх нь чанар нь өөрөө тийм байна. Бэлчээрийн ургамал нь өөрөө ханаагүй тосны хүчлүүд ихтэй. Илүү нэг биологийн идэвхтэй байцуд ихтэй байна гэсэн. Тэгээд энэ гашуулаад тарьчих болдгоо юм уу? Одоо заавал шар борцог энэ төр гэж яхаар одоо яг тэр сайн байгаа өвсүүдийг нь гаршуулаад харин яг хөдөө аж ахуй яг тэрдэл рүү харин хөгжмөр байна л да. Хэрвээ тэрж тарьчвал нэгсэндээ бид нэр яг за зөвхөн одоо байгалийн зөвхөн одоо хялганаар дижсэн тий стиба гэдэг тэр ургамлаар дижсэн үхэргээд ирвэл одоо дэлхийн зах зээл дээр одоо үхрийн мах эднэр хоньны мах эднэрээ зарахтай яг тэгдэг байхгүй. Зөвхөн Тимоти гэдэл өвсөөр дижсэн тий. Биелэг өвсөөр дижсэн гэдэг чинь. Тим маягаар хэлэхээр нөгөө нэг зах зээлдээ илүү хүрэхэд амар хүмүүс хянаж ялах гэдэг амар байдаг. Угаасаа одоо супермаркет Австрали ялангуяа нөгөө махаар алдтай газар чинь тийм байдаг шүү дээ. Ари үнэтэй махны ямар хүчтэй гэдэг харахад grass fed beef гэдэг хэсэг байдаг шүү дээ. Өвсөөр дижсэн би үхрийн мах гэх тий. Тэр нь ингээд хамаагүй үнэтэй байдаг нь. Яхахгүй одоо түрүүний яриад байгаа нь өвсөөр идвэл арай өөр байдаг гэдгийг л одоо үр дүн тийм байна тий. Тийм, биологийн идэвхтэй байцуд нь илүү сайн байна. Тэгээд янз бүрийн одоо яг ферм тийжгээд ирэхээр нөгөө нэг малын нектар шил их болчдөг. Тэгээд ирэхээр хоорондоо одоо хүмүүс ханиад төрдөг шиг л адилхан бас ханиад ч бас өрөвсөлтөй өвчнгүүд ингээл өвчин их болчдөг байхгүй. Оо тийм. Тийм. Бэлчээрийн мал болохоор хавцсангүй ингээд тодорхой хэмжээний одоо ч нөгөө нэг personal distance илүү юу вэ? Тийм social distance гэдэг тийм. Коронавигаас болоод зайгаа бариад байгаа шүү дээ. Бэлчээрийн мал болохоор тодорхой хэмжээгээр тэгээ зай баригдж яваад байдаг байхгүй. Байран мал болохоор яг харахгүй ингээл нийлээл бөөг нэрчдэг. Тэр нөө битүү орчин байгаа юм биш үү? Яг нөгөө нэг коронавирусын одоо эсрэг гээд байгаа шиг тий. Битүү ийм чигтэй орчин бүгдээрээ хамт байгаа л гэдэг. Нэг бүгдэнд нь тархачдаг л. Тэр нь сул тал нь тий. Байран малгайны сул тал нь тэр байна. Малд бол нэг сайн биш байх нь тий.
Тэгээд бас тэр нэг одоо малын мах амт гэдэг дээр миний тэр магистртаа хийсэн түрүүн хилээдсэн шүү дээ. Би тэр одоо өвстэй газар мал тогтдгоо, жаргалтай газар хүн тогтдгоо гэсэн зөөр үгний би өвстэй газар мал тогтдгоо гэдгийг нь өөрийнхөө судалгаагаар олцсон гэдэг байгаа шүү дээ. Тэ? За ягаад одоо өвстэй газар баггүй. Ягаад тэр өвстэй газар мал тогтдгоо вэ гэд үзсэн чинь өвс нь ингээ өндөр байх тусмаа одоо өвсөн дотор байдаг лигнин гэдэг одоо нэгсэндээ арга ясна гэсэн үг. Одоо илүү хатуу тийм эслэг өвсийг бүрдүүлж идэг. Тэр нь илүү их байдаг байна. Лигнин. За. Тэгэхээр намхан байх тусмаа лигнин бага байна. Тэгээд ирэхээр өндөр өвстэй байх тусмаа нэгсэндээ бид нэр бүүн л одоо хэрзээсэн одоо мүлжсэн ясыг урд нь аваалчаад энийг идгээд гадаа адилхан байгаа байхгүй өндөр өвстэй газар. Тэрийг яг тэр хатуу эсийг нь болохоор мал жоох идэх дурггүй байдаг юм байна. Дурггүй. Тэр чинь угаасаа идлээгээд нэг шимж ижил болохгүй. Тэрийг мал бас мэдээд нь шүү дээ. Тэгээд хүн харахад бол зүгээр өндөр өвстэй байгаа тэр яг хоёр өвстэй ном сайхан ногоон талбайд байгаад байдаг. Тийм. Тийм болохоор одоо бас малчтад шууд өгөх зөвлөгөө тийм биш шүү дээ бас. Аль болохоор нэг өндөр өвстэй биш. Нэг 20-30 см тийм. Болж игэл тэгэл 15-аас 20 см-ийн хооронд ургацсан байгаа бэлчээрийн өвс бол хамгийн шимт ижил одоо сайтай байдаг гэж байгаа байхгүй. 15-20 см гэдэг чинь одоо ганц төөс шүү дээ. Тийм үү. Тэрнээс өндөр болчихвол тэгэл тэрнээс өндөр болчихвол одоо лигнин их болоод нөгөө хэрзээс яс урд нь овоолчих чинь гэсэн. Тэрнээс бага байвал одоо яг жинхэнэ тарган мах урд нь тавглаа тавьж ийн гэсэн. Тэр өвс нь яадгийг одоо ингээд 15-аас 20 см байдаг нэг арай өөр төрлийн өвс энэ байгаад байдгүй эсвэл тэрийг орхичвол тэр бас тэгэл ингээд өндөр болоод яваад өгнө гэсэн үг үү? Яг шүү дээ. Идэхгүй орхичвол тэгэл өндөр болно гэсэн үг тийм. Тэгэхээр ингээд хэрвээ айгүй гоё ухаалаг одоо юм систем бүрдүүлээ гэхэд тэр хүн одоо өөрийнхөө бэлчээрийн газар нутгийг мэддэг байгаад одоо аль хэсэг нь өвс нь яг тэр хэсэгт нь байхад нь л очиж малаа идүүлээд яваад авах хэрэгтэй юм шүү дээ. Өндөр болохоос өмнө. Тийм. Одоо нэгсэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй одоо мал аж ахуй эрхлэнэ гэдэг чинь тэрийг л хэлэх гээд байгаа байхгүй. Яг хамгийн шимт ижээлтэй үед нь тэр өвсөө бэлчээрийн өвсөө идүүлээл тэгээд бэлчээрээ ч гэсэн айлхад тэр ургамлууд ч бас нөгөө хөгжлийн үеийнх нь өөр байдаг. Тэгэхээр тийм ургамал нь арай их дургадаг. Тэр рүү нийлүү эхэлж бэлчээгээл тэрийг нийтчин гол нөгөөт нь хинзэлж ургана, дахиж ургана гэсэн. Тэгэхээр өөр газар руу очиод бэлчээж хооронд нөгөөх нь ахаад 15-20 см болгон тэгээ буцаж ирээд тэрийг идүүлнэ гэсэн. Тийм байдлаар явуулбал болж байна. 6 сар төрүүлж ургадаг одоо А уулын бэлд очиж идүүлээл 7 сард очихоор Б уул руу яваал 8 сард очихоор С уул руу яваал гэх ч юм уу ингээд. Яг тэгж явуулбал тийм. Тэгвэл одоо шинжлэх ухааны үндэслэлтэй яг одоо бэлчээрээ сэлгэж ашиглана гэж ярьдаг. Яг зөв ашиглах. Тэр бэлчээрийнхаа ч гэсэн үр шимийг нь яг зөв хүртэх юм байна. Бас тэр нь идэхгүй ингээд орхиод байвал тэр чинь тэгээд буцаад ашиггүй болчихдөг юм байна шүү. Тэр хадгалаад байна гэхээсээ илүү. Тийм, идэхгүй орхичвол тэгэл идүүлэхгүй орхичвол нөгөө чинь өндөр болоод тэгээд одоо шарлаад байна гэдэг маань улам их лигнинтэй болчихно гэсэн үг. Улам их хэрэггүй бүр өгөрсөн ясч болно гэсэн үг. Ямар ч хэрэггүй юм болно гэсэн. Тэгэхээр одоо зүгээр одоо ингээд сонирхоход одоо тэрийг ингээд нөгөө нэг сателлайт ашиглаад ч юм уу те тэр бэлчээрийнх нь ямиг нэг хэмждэг эсвэл нэг юм хийгээд одоо залуучууд ямар нэг стартап хийх гэвэл тэн дээр ингээд нэг тийм бага зэргийн технологи танилцуулаад тэгээ тэр малчинд одоо өөрөө авиханд бэлчээр нь одоо яадаг чинь те энэ хавь нь ингэж ургад юм байна энэ ингээд судлаад өгдөг тийм стартап ч юм байж бас болох юм байна шүү дээ юм уу тийм бэлчээр ашиглалтаа тийм яг сэлгэж ашиглахад энэ хавийг ингэж ашиглаж болох юм байна гэсэн яг тийм байж болох байхгүй. Тэгээ яг хамгийн ашигтай үеийн тэгээд тэр чин бэлчээр болгоно одоо урж байгаа ургамлууд нь жоохон өөр шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө дотор нь одоо химийн найрлагууд нь өөр. Нэгсэндээ алгалсан мах байна уу, эсвэл цул хар мах байна уу, булчин мах байна уу, шүрмэс байна уу гэдэг ч юм уу. Тэрийн шиг адилхан бэлчээрүүд тийм ялгаатай. Тэрийг нь бас тодорхой хэмжээгээр ингээд одоо тэр дромороноор гэж өнгөөр нь тий ургамлын өнгөөр нь тодорхой хэмжээгээр тодорхойлдог болчихвол тэгэл илүү амралчих байна. Дараагийн нэг. Одоо нөгөө Google-ийн нэг хиймэл дагуулаас ч шууд тэрийг гаргаад идэв шүү дээ тий. Би зүгээр хальт ярихад нөгөө коллежид байхдаа би нэг тийм хальт тим хийжсэн аахгүй юу? Юун дээр? Дипломын ажил дээр. Google-ийн хиймэл дагуулын зургаас өвсний өндрийг тодорхойлдог ч юм уу, засны юуг нь тодорхойлдог. Тэрийг бас нэг хальт холиод тий хальт холиод оруулж болох нь шүү дээ тий. Харин тийм. Одоо яг тэгж болох байхгүй.
Google 70 дээр бизнестэй боллоо. тийм бизнес хийвчтэй. Google-ийн тэр датаг нь уншаал ингээл бүс нутгийн те 7 сард ийм өнгөтэй, ийм өндөртэй, 6 сард ийм өнгөтэй, ийм өндөртэйс ингээл график гараад ирвэл тэнд амьдарч байгаа малчин яаж явах нь ингээл ерөөсө Google Map-аас хараад ячих юм биш те ер нь. Тийм гэсэн үг тийм. Тэгэл хуваараа тогтооч юм гэсэн үг. Тэгэл нөгөө календар маршрут шиг үүсгэж гэнэ шүү дээ баг. Тийм. Тэгээд календар дээр л за тэдний өдөр тийш нүүх юм байна. Тэдний өдөр тийш нүүх юм байна гэж гараад ирэх байхгүй. Тэгвэл тэгэл бэлчээрийн малчин эрчимцэн аж ахуй болчихно. Тэгээ яг тэр үед нь яг тодорхой хэмжээгээр яаж гоё ургасан гэсэн Монголын бэлчээрт бол нэгсэн уурах жоохон дутаад байна, кальц дутаад байна гэдгийг тэрийг нэмчих хэрэгтэй. Тэгвэл тэгэл өстө төгс болчих гээд байна. Тий. Одоо ингээд зүгээр бүр аюу амархнаар ингээд одоо мэдээж судалгааны дүн аюу хэцүү ахлаа тайлбарлаа. Гэхдээ ингээд аюу амархнаар хэлвэл одоо бол ерөнхийдөө зундаа бол 100% л одоо өөрөө бэлчээрээсээ жижигж байгаа шүү дээ мал ер нь л. Тэгэхээр нэг тэр хүнсний нэг ойролцоол хэдэн хувийг нь одоо тэгж хүн тижэл өгөөд одоо тэр уурыг нөхөөд өгвөл одоо зүгээр гэдэг. Одоо нийт малын идэх 100% нь хүнс байлаа гэхээр тэр малынхаа нэг хэдэн хувийг нь өгвөл зүгээр гэдэг. Одоо яг судалгаагаар яхад нэг дунджаар нэг 7-8% уурахтай байгаа байхгүй юу? Монголын бэлчээр. Гэтэл одоо энэ яг махны өхөр те махны хоньны аж ахуйд болохоор 11 ч юм уу те 12% урагтай байвал тэр нэгсэндээ одоо нэг зурагтаар гараад байгаа гой бүдүүн одоо өхөр хоньнууд байгаа даа шүү дээ. Одоо Япон өхөр гэсэн Wagyu гэлээ. Тий Wagyu гэл тийм болчих боломжтой байгаа даа. Тэгэхээр дээр нэг 5% уураг нэмж өгөх хэрэгтэй байна. Өдрийн хүнсний ердөөл 5% гэсэн үг үү? Тийм гэсэн үг тийм. Тэрийг одоо тэгээ жилийн 4 үйлрэлдээ өгж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ тийм. Монголд бол одоо 100 бараг л өгдөггүй шүү дээ тийм. 100 харин 100 ч гэсэн өгж явах хэрэгтэй гэсэн үг тийм. 100 ч гэсэн өгж ивэл нэгсэндээ тэр чинь яг таргалт нь илүү сайн байх байхгүй юу? Яг тэр тижээлээр л хязгаарлагчаал тэр байгаа тижээлийн хэмжээнд л таргалаад байна гэсэн үг шүү дээ Монгол мал. Тэрнээс генетик потенциал тийм доторх потенциал нь илүү их байгаад байгаа. Тэгээ тэр юм дутаад хахаар одоо зүгээр калори өндөр авсан ч гэсэн нэмэргүй болчиход байна гэсэн үг тийм ер нь бол бараг л. Тийм калори илүү авсан ч гэсэн тэр нь буцаад үр ашиг болж байна. Тийм баас болж байна. Эсвэл сайндаа өвөл болоод ирэхээр нөгөө нэг юугаараа инстинкт дээр за өвөл хүйтэн болох гэж байгаа шүү өөх болго гэл тэгэн гол нь тэр илүү авсан калори гадар өөх болгоод бөмбөгээд ирнэ. За одоо жоохон юу вэ л да. Танаас одоо ингэ жоохон бодлогын шинжтэй гэх юм уу ингээд одоо сая болохоор ингээд илүү жоохон хувь хүмүүс сонсоод ингээд нэгж энэ дээр бодохыг хичээлээ. Тэнгүүд одоо улсаараа гэх юм уу бодлогын хэмжээнд ингээд асуухад одоо төрөний ярьж байгаа ингээд одоо хөгжүүлж болох зөндөл санаанууд биш тээ одоо ингээд цаашаа ингэж хөгжих хэрэгтэй гэдэг. Ингээд байж байгаа юм одоо гадны улсууд ер нь ингээд мал аж ахуйгаа улс нь ингээд бодохоор одоо тэр хөдөө аж ахуй яам энэ төр хөгжүүлээд санхүүжүүлээд явдаг юм уу? Эсвэл одоо Япон та бол Орос Японд ер нь бол судалгаа хийж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр улсад зөвхөн хувийн компаниуд өөрсдийнхөө ашигын төлөө судлаад хоорондоо хуваалцаад явдаг уу? Юу ямар хувь бол тийм үү? Судалгаа шинжилгээ. Энд Япон ч гэсэн Оросд ч гэсэн ерөнхийдөө бол одоо мэрэгчлүүд нь одоо малынхаа өвчнөөс сэргийлж байна. Одоо малын өвчин нь буцаад бас малаас хүнд халддаг өвчнүүд гэж бас байна. Тэр нь одоо нэгсэндээ нийт улсын одоо аюулгүй байдалд бас мэдээж хортой тийм. Ажиллаж байгаа хүмүүстэй ч гэсэн хэрвээ малаасаа өвчин аваад ивэл тэр чинь их аюултай болчих шүү дээ. Тэрэн дээр бол улс маш сайн хяналттай байнгын одоо яг улсаас салинжсан орон тооны хүмүүс бол малын эмчнэр бол байж идэг. Тэгээ хяналт манайд ч гэсэн бас байгаа л да Монголд. Хэлж ялгалтынхаа. Тэрийг улсаас илүү анхаардаг. Тэгээд ерөнхий одоо энэ дутаад байгаа тижээлийн одоо нөөц байна тийм. Тариалт байна. Тэрийг бас бодлогын чанартайгаар тодорхой хэмжээгээр одоо бага хүүтэй зээлж гэдэг юм уу тийм байдлаар дэмжиж өгнө. Ялангуяа хийж байгаа хүмүүстэй дэмждэг байх нь гэсэн үг тийм малын хийж байгаа хүмүүстэй. Тариалангийн Монголд ч гэсэн ерөнхийдөө тэр бас явдаг л да. Гэхдээ бас хангалтгүй байгаа даа нөө эсвэл одоо
бас технологи барьж байгаа барихгүй байгаа гэдэг юмнууд бас байгаад байна тий. Энд болохоор Японд болохоор маш сайн технологи маш сайн хөгжсөн байна. Тэгэхээр одоо нэгжээс авж байгаа, нэгж талбайгаас авж байгаа ургац хэмжээ өндөр байна. Тэгээд ер нь бол гарц өндөр байна л да. Бүтээмж өндөр байна. Тэгэхээр эхлэн тэр одоо малчиж ингээд ер нь 100% одоо хувийн өмч байгаа шүү дээ. Одоо улсын өмч юм уу нэг гээд ахын байхгүй бах тий. Одоо тэгэхээр тэр одоо малын тэр гарцыг сайжруулах одоо та бол одоо яг ингээд судалгаа хийгээд одоо Японы компанид ажиллаж байгаа гэхэд одоо Монголынхоо тэр нэг яг Монгол малдаа зориулсан судалгаа хийгээд энийг ингээд хөгжүүлээд тэг ингээд хөгжүүлсэн технологи даа нөгөө малчтаа хувийн аж ахуйдаа зааж өгдөг ч юм уу. Тийм талаас нь одоо улсын дэмждэг юм байдаг уу? Эсвэл тэр тэгж хөгжүүлэх нь угаасаа өөр ашигын хувийн малчид хүртэх болохоор хувийн малчид нь өөрсдөө хийх ёстой байдаг юм уу гэж л одоо сонирхоод байна л да. Японочууд ч юм уу чинь яа тийм болоо. Ер нь би бас яг тийм бүр бодлогын чанарын юмыг бол сайн судлаагүй. Одоо арай микро төвчний судлаач. Энэ ялгарлага тэр яг аж ахуйн хэмжээнд. Тэгээ гэхдээ зүгээр ажиглаад байхад бол ерөнхий ингээд нөгөө одоо компани ашигынхаа төлөө хөрөнгө оруулалт бол компани өөрөө хийж явчихна. Тухайн тэр компани одоо гаднаас нөлөөлөх одоо тэр өвчин ч юм, малын өвчин ч юм уу тий. Эсвэл одоо тэр тижээлийн одоо шар буурцхны хомсдол тий. Одоо Канадад нэг ган гацыг борлоо гэхэд ч одоо тижээлийн төгөөд Канадаас авдаг, Австралиас авдаг тий. Тэрэн дээр бол нэгсэндээ засгийн газраас нь таталтыг нь аваад одоо Японы хөдөө аж ахуйн холбоо гэдэг GA гэдэг. Тэнцэнээс ерөнхий их томоор нь гэж нэг зохицуултаа хийдэг. Нийт нөөцч гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө аж ахуйнууд ч юм болохоор жижиг аав штэ. Улсаар бол их том худалдаа авалт юм. Тэгэхээр том худалдаа авалт улс хооронд хийчихэр чинь хамаагүй нэгдүгээр худалдаа авалтын үнийн дүн тий нэгжийн үнийн дүн хямдхан болоод ирнэ. Тээвэрлэлч гэсэн амар болчихно. Хамаагүй тийм томороо ирэхээр амар болчихно. Тэрийг нь болохоор нэгсэн улсаас зохицуулаад өгч байгаа. Монголд одоо тийм малчтын холбоо ч юм уу тийм байдаг уу юу? Айгу үр дүнтэй яг жинээс ажилдаг. Харин сайн ажиллаж чадахгүй байна. Уул Монголд одоо хоршоолагчдын холбоо гэж байгаа. Тэгээд мал зүйчдийн холбоо гэж байгаа. Тэгээд тэр яг жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байгаа. Зүгээр нэг хэдхэн би бас тэр ажиллагааг мэдэхгүй болохоор одоо тэгээд гаднаас бас яг шууд ер нь бол шүүмжлэлтэй хэлээ тийм. Ер нь ажиллахгүй байна. Тэгээд ер нь яг бүртгүүлсэн одоо тэр өөрөө таслахаатай хүмүүс бол байдаг. Яг юу хийдгийг нь бол жишээлбэл нэрслийн ярьж бол би мэдэхгүй байгаа. Одоо яа би болохоор яг шал өөр салбарын хүн ч гэсэн ингээд анзаараад хад яг тэгдэв юм шиг санагдаж байгаа. Одоо ингээд одоо жишээ нь манай барилгын салбар байлаа гэхэд барилгын тийм нэг холбоо байдаг. Барилгын одоо барилгачдын холбоо ч юм уу Японд. Тэглээ гэхэд тэр барилгын салбарын одоо холбогдлолтой бүх компаниуд ингээд айгүй бага хэмжээний ингээд жоохон одоо хураамж гэх юм уу тий одоо membership fee гэх юм уу төлөөд тэгээд тэнд нэг юм баг зэргийн сан үүсээд тэгвэл тэр сан буцаад их сургуулиуд дээр очиод залуу барилгачтай дэмждэг ч юм уу тэр барилгын салбарынхаа одоо ноу хавыг нь дэмжих тэр юм руу буцаад тэр нь ингээд хөрөнгө оруулаад залуу хүмүүсээ бэлдээ. Тэнгүүд тэр компаниуд нь тэрнээс нь урт хугацаанд илүү ашиг аваад явдаг ч юм уу. Мэргэжлийн холбоод гэж уг нь бол нэг тиймэрхүү систем байдаг. Мал аж ахуйд ирсэн уг нь бол Японы дээр бол байгаа бах тий. Тийм Японы одоо тэр яг нийт яг хөдөө аж ахуйн холбоо гэдэг нь их том холбоо байгаа. Тэрний дотроо одоо банктай байна тий. Мэргэжлийн үйлчилгээнүүд үзүүлдэг газрууд байна. Одоо аймаг болгоны GA гэдэг ихээр чинь тэгэл үрийн одоо таримал ургамлын үрийн кондуудыг нь бас бүгдийг агуулж байна. Нэгсэндээ яг технологи талаас нь бол яг суурь нь болоод өгдөг байхгүй тэр холбоо. Нэгсэндээ энэ яг сахиужулдаг вэ гэхээр бүх одоо тэр мал аж ахуйтай холбоотой бизнес эрхэлж байгаа хүмүүс баг зэргийн одоо тим юмар тий. Тийм жилийн хураамж өгнө тий. Тэгээд буцаад нэг улсаас нь бас тодорхой хэмжээгээр тэр холбоогоо бас санхүүжүүлээд явдаг гэж сонсч байна. Зөв. Тэгээд манайх чинь энэ их малтай гэж одоо энэгээр амар баярхаад байдаг. Энийг яг одоо ингээд зөв гол төр зовоолаад ер нь экспортын тийм чиглэл рүү орох юм бол хамт ер нь бол яг
экспортын чиглэл рүү оруулчвал одоо Монголын мал аж ахуй илүү сайн хөгжих гээд байна л да. Тэгэхгүй зөвхөн ингээл дотооддоо гээд ирэхээр яг үндэ бол одоо бидний бүгднгийн хамаатан садан ч юм уу те өвөө эмээ хөдөө байгаа учраас дотоодд бол бараг л тэр мах сүү авдаггүй хүмүүс их байгаа даа. Яа Тэгэхээр хамаатан саднаас тийм хямдхан авчин эсвэл бараг үнгүй 100 очиод наалбартай юм шиг бас эдэн бэлтгэсэн ааруул оруулсан тийм эдчний өвхөр мал гэл ингээл. Тэгэхээр дотоод зах зээл бол арай бага байгаа. Гадаад зах зээл рүү бид нэр хандаж чадвал илүү яг малчтай цэвэр орлого болохоор Монгол улстай ч гэсэн яг орлого олцохоор байгаа. Тийм хоёр өөр одоо чинь зөвхөн хоёр өөр ангиллын мах ч юм уу те. Зөвхөн гадаад руу яа гаргадаг бүр амар үнэтэй мах шиг тийм тиймэрхүү бас бэлдэж болно шүү дээ. Тэгэхээр яг аль нь одоо бие биенийг л дагуулж явах л ахalta одоо нөгөө гадагшаа урсгал үүсгэж юм бол одоо тийм мал аж ахуйг нь юу чанар нь сайжраад эхэлнэ. Тэгээ чанар нь сайжрангууд улам их нэг урсгал нь томроод явна гэдэг юм уу те. Тэр нь одоо яг эхлүүлэхийн тулд яавал дээр юм бол одоо бол бараг л байхгүй байгаа шүү дээ. Гадагшаа экспорт гэх юм бол ялангуяа махны талдаа бол тий. Харин тийм. Эхлүүлэхийн тулд харин за ер нь бол улсаас одоо Монгол улсын хэмжээнд тэр гадаадын улсуудтай одоо ойлголцох, ярилцах тийм стандартууд тийм. За Монгол малын махны стандарт ийм байдаг юм аа. Одоо тэдэн килограммын гулуустай одоо байгалаар явахад бол одоо хоньны гулууж мах нь тэдэн килограмтай гарна. Махны чанар нь ийм байна, өнгө нь ийм байна. Тэгээд цэвэр байгалийн өвс нь одоо ийм чанартай байдаг. Ямар нэгэн хортой бодис ч юм уу тийм бодис агуулгадаагүй. Одоо Монгол малын махнаас ч гэсэн хүнд ямар нэгэн аллерги ч юм уу хормон өгөхгүй гэсэн тийм судалгаануудыг нэг нь олон улсын сэтгүүлүүдэд тавих хэрэгтэй байна. Тэгээд ирэнгуут нь тэр сэтгүүлээс олон улсын сэтгүүлээс ингэж харсан компаниуд өөрсдөө бас тэд нар чинь тест явуулна шүү дээ. Бас тодорхой хэмжээний дээж аваад ингээд тэрийг нь баталгаажуулж аваад тэгээд нэгсэндээ яг тэр олон улсын экспорт худалдааны гэрээнүүд хийгдэж явах байхгүй. Тэрнээс ямар ч мэдээлэлгүй тохиолдолд бол эхлэгчгүй мэдээлэл байхгүй учраас сонирхохгүй байх юм шиг. Эзэм шинжилгээний материал байхгүй бол яаж ч одоо манай мах амттай, чанартай гэж хэллээ гэдээ итгэхгүй болох л та. Яг итгэхгүй байх юм тийм. Олон улсын баталгаатай юмнуудад одоо яг Монголын мал аж ахуй эрхэлдэг юм аа, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг юм аа. Тэгээд бэлчээр нь ийм өв сургамлуудтай, ийм шимт чанартай, ийм бодисууд илүү их агуулсан. Мал нь болохоор одоо бас ийм хэмжээний одоо гарцтай, ийм хэмжээний махтай. Тэгээ махных нь өнгө нь ийм байдаг. Алаглалтын хувь нь одоо яадаг олон улсын стандартаар Монгол мах чинь бас тодорхой хэмжээний алаглалтай шүү дээ махны. Зүгээр божисон ангийн мах шиг божисон бор мах бол байдаггүй шүү дээ тийм. Гэтэ ер нь жоохон хатуу байгаад байдаг шүү дээ яг үнэндээ. Ер нь бол тийм хатуу холбогч идүүд нь илүү их хөгжсөн байдаг. Яа харахгүй бэлчилэг байна гэсэн үг тий одоо. Талдаа ер нь ингээд ажиглаад байгаа чинь нэг өдөр чинь талдаа 20 км эднэр алхах бэлччихэл тэгээ буцаад ирдэг. Биднээс л илүү яваад байгаа юм шүү дээ одоо хүмүүсээс л илүү амар явдаг шүү дээ. Тэгэхээр одоо улсаас бол яа харахгүй чанар стандарт гэдэг зүйлээ яг бодлохоор яг яам гэдэг юм ажиллаж байгаа юм чинь. Тэрийгэ боловсруулаад олон улс руу танилцуулаад тийм бодлого явуулах хэрэгтэй. Тэгээд их сургууль, дээд сургуулиудаа ч гэсэн яг энэ талаар та нар судалгаа хийгээд одоо олон улсын сэтгүүлүүдэд ингээд гаргаад танилцуулаад тэгээд компаниуд нь тэрний дараа очиод гэрээ хийх нь асуудалгүй байна шүү дээ. Та одоо хөдөө аж ахуйг сургуульд 10-аад жил ер нь багшлаад судлаач хийсэн тий. Тэгээд хөдөө аж ахуйн сургууль одоо тэр төрлийн чиглэлийн судалгаа хийгээд ингээд олон улсын сэтгүүлд хэвлүүлээд ингээд ер нь одоо юу дутагдаад ч юм уу ямар одоо саад бэрхшээл байхаар тийм юмнууд сайн хийж чадахгүй ч юм уу одоо жоохон дутуу хийгээд явах юм бол. Харин 10 жил багш ер нь цаг хугацаа яг багшилж байхад бол амар хурдан өнгөрчдөг. Яг тэгвэл нөгөө лекц уншаал тэгэл дараад нөгөө бие даалтмал тэгэл оюутнуудаас аваад буцаж шалгаад ингээ явж идэл өдөр хоногуд маш хурдан өнгөрөө явждаг. Тэгээд компаниудтай хамт
яг ингээд бие дагаад судалгаа ийн гэхэлэр судалгааны төсөв гэж бол өгөхгүй шүү дээ. Тэгээд байхгүй. Тэгэхээр нэгсэндээ судалгаа ийн гэвэл тухайн багш өөрөөсөө мөнгө гаргаж судалгаа ийн гэсэн. Тэгэхээр доктор эднэрт сурж байгаа одоо улсууд бол өөрөөсөө л мөнгө гаргаж одоо нэгсэндээ судалгаа хийдэг байна. Доктор одоо Японд ч юм одоо улсуудад бол компаниуд захиалж хийлгээд идэв шүү дээ, тий. Докторын багш нараар ч юм уу, оюутнуудаар ч юм уу. Тэр одоо Монголд хэр байд юм бол яг боломж нь бас хэрэг юм. Тэр Монголд харин хөгжөөг байна. Харин тэрийг л хөгжүүлэх хэрэгтэй юм л та. Тэрийг хөгжүүлэхийн тулд компаниуд нь өөрсдөө тийм шинжлэх ухааны үндэслэл нь чухал байна, хэрэгтэй байна гэдгийг ойлгочвол компаниуд чинь захиалга өгөх байхгүй. Одоо компаниуд болохоор ойлгоогүй болохоор энэ одоо өгүүл гарлаа гэх тийм ийм судалгаа хийлээ гэдэг манай компанид яг орж ирэх ашиг нь юу байгаа юм гээ тий. Одоо нэг компаниуд маань Монгол компаниуд маань хэдхэн сараар ч юм уу жилээр ч юм уу ашигаа тооцоод байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн ажлын ашиг нь болохоор яг жилийн дотор ч юм уу 2 жилийн дотор ч юм уу орж ирдэггүй. Танилцуулагдаад ингээ явж итэл чинь 3-4 жилийн дараагаас нэгсэндээ тэр гэрэмэрэгнүүд хийгдээд тэгээд яг тэр бизнес жигдэрх үед хүртэл одоо 5-6 жил бараг 10 жил мэргэлж орно шүү дээ. Тэгэхээр тэрийг нэгсэндээ улс харж одоо улсаас нөгөө хөдөө аж ахуйн яамны зохицуулалтайгаар ч юм уу тий эхний ээлжинд эхний ээлжинд нь тэгж нэ улсаас гэх юм уу тий зөрөгтэй том хөнгөөр оролдохгүй бол нэг тийм тойрог шиг юм үсэд шүү дээ ялтчгүй хөрөнгө байхгүй болохоор юугаа хийж чадахгүй судалгаа хийж чадахгүй тэг судалгаа хийж чадахгүй болохоор үр дүн гарахгүй болохоор хөрөнгө нь орж ирэхгүй гэдэг. Компаниуд нь өөрсдөө бас тийм эрдэм шинжилгээний зарцуулаад авах бас тийм боломжтой компанитай жоохон бага байдаг болов тий. Том хэмжээнд хөгжсөн 10 ирээдүгээ хардаг ч юм уу. Тэгээ бас нөгөө манай монголчин оюутны сургалтын зардал их хямдхан шүү дээ. Одоо жилийн төлбөр нь одоо сая 200 ч гэдэг юм уу тий. Одоо нөгөө хувийн цэцэрлэгүүд баг илүү өнтэй болсон л шүү дээ. Тийм шүү дээ. Хүүхдийн цэцэрлэг илүү өнтэй. Одоо хувийн сургуулиуд нь илүү өнтэй. Ихтэй сургуулиуд гэсэн. Тэгээд ирэхээр ямар сөрөг нөлөөлөл байдгийг гэхэлээ нөгөө яг тэр энэ биолог одоо химийн суурьтай сургалтууд чинь ерөнхийдөө лаборатори их хэрэгэлдэг. Тэгээд лабораторийн эм урвалжууд те тоног төхөөрөмжүүд бүгднийг бас манайч гаднаас авдаг. Тэгээд ирэхээр нөгөө эм урвалж тэр юмны зардал нь өндөр болчихдог. Тэгээд ирэхээр нөгөө оюутнуудаа дөнгөж нэг үзүүлэх төдий одоо хэдэн урвалууд үзүүлчихэл те. За тижээлийн химийн найрлагыг одоо уур таслаг юм ингэж үзнэ гэж 20-30 оюутан тойруулаад дунд нэг ганцхан багчин дээр ингээл тэр хол байгаа оюутнуулаар харж амжихааргүй л ингээл писфас гэж алгуулчих нь шүү дээ. Тэгээ ер нь бол одоо их сургуулиуд маань санхүүжилт аягүй дутуу байгаас л ер нь бол болоод байгаа юм. Тэгээ ер нь бол одоо боломжтой бол улс төр жоохон хөдөө аж ахуйн сургууль руу нэг жоохон санхүүжилт өгөөл гэх юм бол энэ нэг тойрог ингээл одоо арай нэг хөгжлийнхаа зам руу орох эхлэн тавигдлаа. Эндээс 5 жилийн цаад хөгжүүн ч юм уу 10 жилийн цаад хөгжүүн гэдгээр бодоод өнөөдөр санхүүжилт өгчүүл тэр одоо гарч чадахгүй байгаа тойргийг задлж өгөх байхгүй. Тэгэхгүй одоо яг хувийн компаниуд шиг одоо яг энэ судалгаа хийгээд жилийн дараа тэдэн төгрөгийн ашиг олох гэдэг ингээд дайраад ивэл одоо өгөхгүй л дээ. За тэгэхээр яг одоо таны яг одоо ингээд юу одоо ингээд таны хувьд одоо та мэдээж одоо зах зээлээ ч юм уу одоо Монголын нөхцөлөдийг сайн ойлгож байгаа хэлтэй. Ер нь ингээд судалгаа нь хөгжөөд экспортлдог боллоо гэд Монгол маань одоо инглээ гэд одоо түрүүний яриад байгаа нэг жижиг ч бишэлтэй ингээд энэ яг хөгжих ёстой тэр цэгүүдийг нь олоод хөгжүүлээ гэхэд Монгол ер нь таны багцаага ингээд таны төсөөлөөр хэр хэмжээний экспортлдог ч юм уу ингээд таны ирээдүйд одоо ийм болчоод яг ийм болох уг нь боломжтой даа гэсэн тийм нэг төсөөлөл ямар вэ? Монголын яг одоо мал аж ахуйн индастри салбар ерөнхийдөө одоо байлныг улстай харьцуулдаг ч юм уу яг тэр улс шиг болчих байх таа ч гэдэг юм уу тийм юу байна. Яг уу тэгж харьцуулж бас бодог юм байна. Гэтэ ер нь бол нөөц болцооны хувьд бол одоо Монгол бол жилд доороо иж нэг 20 сая мал ч юм уу экспортлох боломжтой байхгүй. За 20 сая малныхаа 15 саяын хонь нэгэд бодчих. Тэгээд экспортлоход нэг хоныг одоо Монголдо гэхэд чинь бараг л ихэд 200,000 төгрөг мөнгө болчиход байна уу? $100
За $70 эднэргээд бодоод 20 сая гэхлээр чи бас нэлээд мөнгө орж ирэхээр байгаа даа үстэй. Зөвхөн махаараа гэдэг тий. Тий. Гадагшаа гэвэл бүр үнэтэй болно шүү дээ. Гадагшаа ерөнхийдөө бол яг л дотооддоо зарж байгаа үнээрээ л зарна гэсэн тооцоотой явна л та. $1 тэрбум болох юм байна. Хэрвээ $70-оор нэг хон зараад 15 сая хон зарж чадах юм бол $1 тэрбум болох юм байна шүү дээ. $1 тэрбум тийм. Тиймэрхүү маягаар одоо тэгэхэд чинь улсын нийт төсөвч 10 тэрбум байгаад байгаа шүү дээ. Тийм. Монголын эдийн засаг 10 тэрбум гэвэл бараг тэгэл 10% зас эдийн засгийн 10% шууд дэлгэтгэл юм байна тий. Ер нь бол айгүй том Тийм. Тэгвэл хонороо. Энэ бол саяхан л 10 хэдэн жилийн өмнө л Монголын нийт одоо дотоодын нийт тэгэхэд яг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь өөрөө л $1 тэрбум хавцаа байсан гэдгийм байлээ. Тэгж яхад бол нэг 20 хэдэн хувь нь яг хөдөө аж ахуйгаас ялангуяа хөдөө аж ахуй дотор мал аж ахуйгаас 90% нь ордог байсан юм лээ. Тэр 90 оноос өмнө гэсэн үг үү тий? Тийм 90-ад оноос өмнө тэр үед чинь болохоор Орос руу ерөнхийдөө бид нөгөө тийм мал мах хаях гаргадаг гэсэн. Тэгэд чинь малын тоон 20-д нь 25 сая мал байсан шүү дээ. Одооных шиг тэр 70-80 сая биш. Аха. Тэгэхээр боломж бол байгаа. Тэгээд тийм. Тэр боломжоос гадна одоо манад чинь маш их одоо тийм гараад ферм эрхэлчих талбайнууд их байгаа. Тэгээд залуучууд нэгсэндээ одоо техник хөгжсөн юм чинь нэг уулын аманд очивол хэдэн малтаа ингээл сайхан эрчимцэн аргаар дороо мороноор хариулт марилдаг ч юм уу тий интернетэд холбоотой. Тэгэл нэг хауснууд барьчаал ингээд байж хахад бол тэгэл бас сайхан л амар тайван сайхан л амьдарч гараад байгаа. Корона энэ төр чихгүй бүх юм нь өөрөө бие даацсан тий хүнээс хамаарал нийгмээс нэг хамааралгүй одоо тэр нарны за энэ төр аягүй сайн одоо бас аягүй хөгжсөн цахилгаан ч гэсэн яг үндэ төв шугамд холбогд заавал албагүй болчихлоо шүү дээ цахилгаан интернет ер нь бүх юм нь газрын шугамд албагүй. Тэгээд салхин сэнс ч гэсэн одоо хамаагүй бат бөх тэгээд нэг дуу чимээ гаргахгүй салхин сэнснүүд их гарч ирсэн байгаа тийм. Тэгээд бол хөдөө аж ахуй ер нь бол одоо хүнийг завгүй байлгаж чадна. Бизнес болгож чадна. Бизнесмен гэдгийг бизнес гэдэг байгаа үстэй тийм. Хөдөө аж ахуй эрхлүүлэлт байнга завгүй байж чадна. Тэгээд ер нь бол хамгийн гол нь их амар тайван амьдрал юм да хөдөө аж ахуйд орвол. Тэгээд тэрийг экспортлоод ирвэл те. Одоо хэр одоо тийм хөрөнгөний хувьд одоо бүр амар тийм баян хүмүүс энэ төр гарч ирдэг ч юм уу тийм одоо бүр олон улсын тийм том компани тэр ер нь байдгүй одоо. Хөдөө аж ахуйгаар ингээд бүр өөр улсуудад ингээд ороод салбараа байгуулаад ингээд бүр олон улсын тийм бүр корпорац болсон мал аж ахуйд суурилсан ч юм уу. Одоо бол ерөнхийдөө тижээлийн үйлдвэрүүд бол дандаа олон улсын байна. Одоо Паримын эднэрч гэдэг юм уу тийм. Яг Европын үйлдвэрүүд бол хөдөө аж ахуй дээр суурилсан. Одоо Европын мал аж ахуйн тэр хоршооллууд бол их том дандаа фермерүүдийн хоршооллууд үйж идэг. Тэд нар бол маш баян шүү дээ. Одоо Европ руу очивол ер нь бол тэр фермерүүд нь бол одоо жишээлбэл нэг айл 400-ээс хаагаад явж байгаа Европт. Тэгээд тэр айлын гадаа одоо жишээлбэл нөгөө Ferrari сайвартай шүү дээ. Тэгээд гадаадд одоо малчт нь баян байгаад байна тий. Малчт нь баян. Ерөөсөө амар баян. Тэд нэр тэгээд ерөөсөө их зовлонгүй малсан. Тийм учраас тэд баян учраас одоо Европод одоо Европчуулт тий маш их хөгжсөн. Тэгээд малчт нь болохоор тэр ерөнхийдөө Европтуудынхаа тослогоо ч юм уу тий хяналтыг нь хийгээл тэгэл хэвээ ажиллаж ийн үгүй юу гэж шалгаал тэгэл явчихдаг. Энэ компани захирлыг сууж байгаа шүү дээ. Яг эзэн нь бол өөрөө тийм одоо фермер гээл компани захирал сууж байгаа байхгүй. Одоо Монгол маань болоосоо л гэж амир мөрөөдөд одоо мал аж ахуйгаас олон тийм тэрбумтнууд гараад тий хөгжүүлээд явбал сайх юм даа. Тийм одоо тэгэл уулын аманд ингээл тэр бомтнууд сууж ивэл болж л шүү дээ. Гоё л шүү дээ. Тэгнээсээ тэгэл малын буян гээл тий. Их уул усаа авахад гэсэн илүү доктортой хөгжил тий. Тэгэхээр яг одоо манай цагч бас төгч ингээд хамгийн сүүлийн асуулт ихэд
одоо ийм боллоо гэхэд энэ бэлчээрийн асуудал ер нь хөндөгдгөө. Одоо ингээд 80 сая малтай олчлаад энэ хүмүүс хоорондоо бэлчээрээ булаацалцдаг гэлгэн. Тэгээ ер нь ингээд одоо Монгол орн ч гэсэн ер нь цөлжилт нь айгүй хурцтай явагдаж байгаа гэдэг. Одоо энэ их малын даацны хэтэрснээс болж ер нь цөлжөөд байна уу? Та юу гэж бодсон? Цөлжилтийн Сүлжилт бол яг хуу байгалийн одоо тэр дулаарл те хуурайшил энэ юмнаас болж байгаа. Тэгээд малын хөл бас байна. Одоо нэгсэнтэй мал ургамлаа идчихээ дээр нь бас давхар ингээ гიშглээд явчихж байгаа тий. Тэгээд газрыг илүү нягтршуулах тусам нэг ургамал ургахад бас хэцүү болоо явж байна. Арай сэрэг байвал ургамал ургахад амар байна. Тэгээд ихээр малын нөлөө бол бас байгаа. Тэгэхдээ хэрвээ ингээд одоо жоох эрчимжээ те нэг уулын амыг одоо малчтад эзэмшүүлээд тэгээд ирвэл тэр газараа илүү ингээд арай арчлаа те одоо түрүүний хэлдэг шиг одоо яг энэ талбайг өнөөдөр идэвэл энэ талбайг маргааш гэд ингээд одоо нүгөө сэлгээд явчихаар нөгөө талбай маань талхлагдах нь багуулад ургамлууд нь илүү сайн ургаад ургамлууд нь сайн ургаад ирэхэд нөгөө илүү эрчимтэй одоо талхлахгүйгээр талбайгаа ашиглаад байж байх боломжтой. Дээр нэг одоо тэр уург нь хүрхгүй байвал илүү уургтай бууртагт ургамалч юм уу те малчид өөрсдөө тариалаад эхлэх нь шүү. Тийм байдлаар явчихвал нь бас л. Тэгэхээр ер нь бол одоо ингээд байгаараа үргэлжлээд нүүдлийн аж ахуйгаар ингээд яваад одоо миний санахад 2-3 жилийн өмнө уг нь 50 сая 60 сая гэдэг байсан чинь ингээд энэ жилийн мэдээ харахаар 70 80 сая гээл одоо баг жилд 10 сая өсөд байгаа юм тийм Монголын мал. Одоо geometric progress ороод ингээд өсөд тахаар ерөөхдөө эрчимтсэн тал руугаа орохгүй бол өөр ашиг багтай хэрнээ ингээд жоохон зүлжүүлээд байгаа юм биш үсттэй гэсэн нэг тийм одоо санаа зовх юм тэгж байгаа хүмүүс ер нь аюу харагдаад идэв. Энэ одоо байгаа нэг юм өөрчлөхгүй бол системээ ч юм уу. Тийм хэрэглээнд оруулахгүй л нэгсэндээ илүү их бөөгнөл үүсгэж байна л гэсэн үг шүү дээ. Хэрэглээнд юм ер нь хэрэглээнд ороод яг ингээд тогтворжоод яг одоо сувцаар цус гүйдэг шиг адилхан тэгэж тогтмол гүйж ивэл малч гэсэн тийм ингээд тогтмол эргэлтэнд ороод ингээд явж ивэл илүү эрүүл илүү сайн залууд нь талаад тийм уг нь байлгахгүй. Тийм бусад гаж нөлөөнүүд ч гэсэн одоо сөрөг нөлөөнүүд багтай байна гэсэн. Тэгэхээр арай нэг одоо яг ингээд нэг юм бас нэг юм тойрог байгаа юм л да тий. Одоо угаасаа 3 сая хүн чинь одоо тэгэл яг тодорхой махаа идэж штэ. Тэрнээс нэг хийхгүй штэ тий. Одоо бидний хэмжээ дотоодын хэрэглээ гэж угаасаа одоо хандсан хэрэглээ байгаа. Тэгэхээр малчт нь одоо үр ашигаа сайжруулад малаа ихсээ сайжруулад байсан ч гэсэн хэрэгжилж байгаа одоо хэрэглээ нь ихсэхгүй болохоор чинь одоо тэр мал нь тэгээд excess буюу одоо илүүдэд тэгээд нядлахгүй ингээд тоон ихсээд байдаг. Тэгээд тэр нь ингээд буцаагаад сөлжүүлээд байдаг ч юм уу. Ирээдүгөө ингээд байгаль орчинд хорлоод байгаа ч юм уу. Тэгэхээр экспорт нь заавал гарах хэрэгтэй ч юм уу болчиход гэсэн үг тийм ер нь бол тийм тэгжиж нэгсэндээ муу малаасаа илүү одоо шилж ингэж муу малаа одоо заазалж тийм тэгж явж ижил яахгүй бол одоо ч юм бол муу малнууд их үлдээд байгаад байна шүү дээ. Тэгээ баг сайнаасаа сорчилж идчихэл тэгэл онд оруулах гэж явж идэл тэгэл зодонд алдаад ч юм уу тэгэл юм болоод. Тэр нөө зөвхөн хальт нэг сонирхолтой юм хэлэхэд те мал муулах гэдэг нь дээр одоо эрдэмтэнс бол одоо хэл судалдаг хүмүүсийн ярианаас сонсоход бол яг мал муулах гэдэг маань монголчууд зундаа баг мах иддэггүй байсан. Тэгээ өвөл мах идэхтэй болохоор яг муугаас нь сорчилж ингэж алдаг байсан. Муугаас нь сорчлно гэх юм одоо юу гэх юм. Муугийн сонгож алдаг. Тэгээ тийм болохоор мал муулах гэж хэлдэг байсан гэдэг юм байлээ. Тийм муугийн заазлаа тий өвлийнхаа эзэнд хэрэглээл сайнуудын үлдээгээл тэгэл явдаг гэсэн. За тийм байна. За тэгээд хараа судалгаан дээр хэлэх гэжсэн нь болохоор юу юм бэ шүү дээ. Би Солонгост бас доктор сурч ирсэн. Гэхдээ нэг жил судалгаагаар явчаад тэгээд ар гэрийн нэгсэндээ эхнэр хүүхдээ татчих чадахгүй болохоор буцаад Монгол руу харьцсан. Тэр үед ямар судалгаа хийсэн бэ гэхээр ногоон цайны хаягдлаар малт хийжээгээд нэгсэндээ антибиотик хэрэглэхгүй гэдэг. Одоо ч гэсэн ер нь эрчимцэн аж ахуйнууд бүгдээрээ тийжэлдээ антибиотик холдог. Яг гэвэл нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ. Мал хитрхи бөөгнөрөөд ирэхээр өрөлт өвчин
өвчин бий болох гэдэг. Тэгэхээр тэрнээс сэргийлээ антибиотик. Тэгээд ногоон цайны хаягдлыг хэрэглэхээр антибиотик хэрэглэхгүйгээр тухайн перми дахин аж ахуй, хаан аж ахуй, тэгээд ямааны аж ахуй. Би болохоор тийм буруу аж ахуй дээр судалгаа хийсэн. Антибиотик хэрэглэхгүйгээр явж болох юм байна гэдэг. Ер нь ферми мал ингээ зүгээр тогтмол баг антибиотик хэрэглэдэг гэсэн үг баг өөрчлөлт сэргийлэх маягаар ингээд харин тэр аюул. Тэгэхээр ферми мах муу гэдэг нь бас одоо тийм тогтмол антибиотик хэрэглэсэн мал энэ төр гэлэхээр бас жоохон сонирхол юм байна тий. Яг уу одоо тэр нөгөө эрдэмтэд гэх юм уу тий. Мал аж ахуй мэргэжилтнүүд болохоор одоо тэр аж ахуйгаа илүү ашигтай одоо олон мал байлгахын тулд яг харахгүй тэр юмнууд хэрэглээд тэрийг ингэж нэг шимэгддэг хугацаа гэж байгаа. Одоо жишээлбэл тэр антибиотик хэрэглэлээ 45 хоногийн дараа бол тэр антибиотик биес бүрэн гадагшилсан байна. Нөгөө нэгсэндээ тэр дотор нь байгаа нянгуудтэй бактериудыг устгаад тэгээд баасаар нь гарцсан байх хэвээр 45 хоногийн хугацаанд. Яг судалгаагаар бол тэгээ гарчиж байгаа. Гэтэл амьдрал дээр болохоор нөгөө малчид чинь арай их хэмжээгээр өгдөг ч юм уу тий энэ сайн гэдэг. Тэгэн гут нөгөө 45 хоногийн хугацаанд гадагшлаагүй байхад нь нядалгаанд оруулаад тэгэхээр нөгөө цуснд нь үлдсэн тэгээ маханд нь үлдчихнэ гэсэн үг. Тэгээд ингээд буцаад нөгөө хүний биед хор тавдар үүсгдэг гол асуудал болоод байгаа. Тийм бас асуудал байгаа юм байна тий. Одоо бас тэ сүүлийн үед одоо зүгээр одоо гэрийнхнээсээ л тий сонссон юм л та би тэгээд тэгэхэд одоо нөгөө динжимийн ингээд махны зах энтрээс авахад танихгүй малчтын мах ингээд айгүй осолтой болцсон ингээд бас хүмүүс жоохон тийм итгэхгүй болоод янз янзын бодис энэ тарьчдаг. Нядлахаасаа өмнө таргалуулдаг юм энэ тарьж байгаа тэгээд нядалчдаг энэ төр гэдэг. Тиймэрхүү юмнууд бас ер нь байдаг уу те яг жигнэсээ. Харин одоо тэр Ивомек гэх бас антибиотик байгаа шүү дээ. Ивомекийг их хэрэглэдэг болчиход байгаа. Тэгээд малчид маань болохоор мэдхгүй юм ч байна, мэдчихсэн ч гэсэн одоо тэгээ өөрөө идэхгүй гэдэг ч юм уу тийм байдлаар одоо жишээлбэл Ивомек тарьсан байхад бол тэр доор иж 45 хоног болгож иж маханд хэрэглэх нь шүү дээ. Тэгээд тарьчаад 45 хоног болоог байхад нь ядалж ивэл тэгэл болохгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд янз бүрийн идэ буглаатай өвчтөе малыг үнэндээ бол хүнсэнд хэрэглэж болохгүй. Гэтэл тэр идэ буглаатай малыг тэр чигээр нь хүнсэнд гаргаад тэгээд ихээр дотроос нь юм гарч ирж байгаа гэдэг нь тэр нөгөө тарьсан тариа мараа нэгэд тэр чигээрээ бугалцсан байж лээ гэсэн үг л дээ. Асуудал байна. Юунууд одоо тэр юугаа яахгүй гэсэн үг шүү дээ. Яг нөө одоо их 45 хоногийн тэр зайгаа яг барихгүй гэсэн үг тийм. Технологи барихгүй гэсэн үг. Технологи барьчвал аюулгүй тодорхой хэмжээгээр аюулгүй гэсэн баталгаа өгч байгаа. Гэхдээ бас л ер нь бол тэгээд ногоон зайгаар ч юм уу байгалийнхын тийм юмар хэрэгжилчүүл им хэрэглэхгүйгээр хими хамгийн тэгвэл одоо бидний бие илүү амархан шингээд илүү яг хүнс тижэл болох юм. Тэгээд тэр ногоон цайны судалгаа хийж явж байхад би бас нөгөө тэр мал дээр ингээд махныхын амтны өөрчлөгдөх нь чандар нь өөрчлөгдөх нүгээ үзээд явж байхад ногоон цай бол ерөнхийдөө одоо биологийн олон төрлийн бодис агуулдаг. Тэрэн дотор флавоноид гэдэг нэгдлүүд нүүрс уснууд тийм. Тэд нар илүү их ингээд хялгсан судсыг илүү хөгжүүлж өгдөг юм байна. Хялгсан судасны хаана. Тэгэхээр хүн ч гэсэн ногоон цай сайн хэрэгжилж ивэл хялгсан судасны хөгжлөний илүү сайжрах нь. Хялгсан судас илүү хөгжөхөөр хүний одоо эрүүл байх нөхцөл нь илүү сайн байх нь. Бүх эд эрхтнэр. Тэгээ арьс ч гэсэн одоо нэгсэлтэй ногоон цай хэмжээгээр уугаад ивэл одоо арьс ч гэсэн илүү одоо сайхан болох нь шүү дээ. Сайхан болох нь шүү дээ. Тэгээд бодис хэлцээ эрчимтэй байгаад ивэл таргалахгүй тийм. Таргалт гэдэг чинь бас яг л ингээ бодис нь цаашаа явж чадахгүй ингээ хоримтлагцаас бий болоод байгаа. Тэгээ нэг хоримтлагтай эхэлчихээ тэгэл тэр чигээрээ өөхөө хоримтлуулцдаг. Тэрэн дээр нь бас нэг одоо малыг шахаж бордох гэж хөдөлгөөнгөө тэгж бордоод байгаа шүү дээ. Тэр эсийнх нь үйл ажиллагааг нь доголдуулж ийн гэсэн үг байна. Албаар бие султай байна гэсэн үг шүү дээ. Дархлаа султай. Дархлаа султай болгож ийн гэсэн үг. Тийм хөдөлгөөний эд эсүүдийнх нь хөдөлгөөнийг нь байхгүй болгоод тэгэн гут нөгөө эд эс чинь уг нь бол ингээл
дотороо шин процесс нь хөдлөөл ингээ гадагшаа явж явах хэрэгтэй байтал энэ дотор нөөх хөрөмтлүүлээд мах хөрөмтлүүлээд ингэж Жин дагаал тий. энэ дараалт тийм. За ерөнхийдөө ингээд одоо манай яг ингээд ерөнхийдөө өндөрлөх тал руугаа орчих. Тэгээд тайс ингээд зүгээр богинохоо хальт ингээд асуултууд манайх асуудгийг ингээд хүмүүсээсээ. Тэгээд одоо ингээд шууд одоо ортиш ингээд шууд гол нь хариулах нь гэж байна. За тэгээд одоо хамгийн эхлээд та өөрөө яг ямар маханд хамгийн дуртай вэ? Хонь уу, өхрөө, ямаа юу? Хоньны мах. Яагаад? Илүү олдтой сурцсан Зөөлхөн Наа тийм ээ тий. тийм. Тэгвэл хоёр одоо та тэгвэл Монгол хоньны маханд илүү дуртай юу эсвэл одоо Австрал ч юм уу одоо нэг Япон ч юм уу тийм одоо бүр сайн үйлдвэрийн гаргацсан тийм хоньны маханд илүү дуртай юу? Ер нь тэгэл олдчихвол Монгол энэ Японд болохоор Монгол хоньны мах олдохгүй. Тэгээд Монголоос хэрвээ авчирч чадвал тэгэл их дуртай хийдэж шүү дээ. Тэгээд Монгол махандаа ялаад шүү дээ. тийм. Гэхдээ Австрал Шалгал Монголыг махад ялгаагүй юм биш. Амт нь бол ялгаагүй юм биш. Австрал хоньны мах уу? Тийм. Бараг л тэр ламб гэдэг одоо төлөвний хурганы мах гэж яриад байгаа тийм. Гэхдээ яг тэр чинь 8-9 сартай төлөв байхгүй. Тэр илүү зөөл амттай. Тэгээ айгуу гоё юм билээ тий. Тэгвэл одоо Монгол өхрийн маханд дуртай юу та эсвэл Wagyu гэдэг нэг Японы алдартай A5 Wagyu-нд илүү дуртай юу? Ирүү яг ингээд зүгээр хай сонголт байл та яг алийг авч идэх вэ? Зүгээр яг. Яг Wagyu идэн. Ерөөсөө яг ингээд нөгөө өөх мах нь алагдсан байхлаараа нэгсэндээ уураг энергийн харьцаанд тэнцвэртэй байдаг. Тэгээд ирэхээр биед амархан шингээд илүү наалтцтай гэсэн үг. Тэрүүгээрээ бас сайн борлуулагддаг байна. Амархан таны хувьд аль нь илүү вэ? Яг үннийг ингээд үннийг хэлэхэд одоо Монгол өхөр Wagyu хоёрын аль нь арай гоё амттай вэ? Амт нь адилхан юм биш үү дээ. Тийм. Тийм. Яг ингээд яг л Монгол өхрийн махны амт амтдаг. Тэр Монгол потенциал байгаа л байх гэсэн үг тий. Тэгээ зөөлөн. Тийм Монголд потенциал байгаа. Ягаад гэвэл одоо тэр нөгөө алаглалт эднэрийн гол үүсгдэг болохоор булчингis ирэхгүй байдаг байхгүй. Булчингис ирэх чинь одоо жишээлбэл одоо Холштейн гэдэг сүүний чиглэлийн өхрөө шүү дээ тий. Тэгээ Симментал эднэр гэдэг. Тэдний болохоор булчингис ирэхгүйд нь бүдүүн байдаг байхгүй. Тэгэхээр Монгол өхрийнх нарийнхан Wagyu Angus эднэрийн бас нарийнхан байдаг. Тэгэхээр тэр завсараар чи өөх сууж өгдөг. Тэгэхээр Монгол өхөр бол яг алгадуулаад явхад бол яг боломжтой. Монголд бол зөндөө боломжууд байгаа. Гэхдээ одоо ингээд надад жоохон гэсэн юм ийгс аахгүй. Монголд ингээд нэг жоохон гайгүй ч юм уу ингээд ресторанд ороод ингээд менюг нь харахад одоо гоё өхрийн гоё стейкнүүд байхаар л юм л да. Тэгэхээр ингээд харахад Монгол өхрийн мах гэхээр одоо нэг 20,000 төгрөг ч юм уу тэр байлаа гэхэд доор нь ингээд Австрал өхрийн мах шууд Sirloin, Tenderloin-үүд 2 дахь үнэтэй тэр 40,000, 50,000 тэргээд байдаг ч юм уу. Ингээд Монголдоо хүртэл бид нэг Австрал мах тэр авч идэхээр аюу гонигтай л санагдчихсэн л таас. Тэр бол яг хүмүүсийг одоо ер нь бол яг махны чанар ч юм уу хүнс эднэр мэддэг хүмүүс бол Монгол махаа авч идэнэ. Яг гэвэл хүнс чинь аль хор шинэ байх тусмаа хүний биед илүү сайн шингэдэг. Биологийн идэвхтэй зүйлс нь илүү идэвхтэй байж идэг. Гэтэл хадгалах тусам ингээд дотроо уруулд ороод тий нэгдээ задрахгүй бодисод болно. Эсвэл задраад бүр ингээд нөгөө ялзрал явагдаж эхэлнэ тий. Хоршил хөлдөөсөн байсан ч гэсэн үү? Тийм хөлдөөсөн байсан ч гэсэн бага хэмжээгээр явна. Хөлдөөчүүл бага хэмжээгээр. Уруул нь нэгсэнд удаан явагдана. Гэхдээ бас хоршилт явагдаж байдаг. Угаасаа тэр органик бодис учраас тодорхой хэмжээний хөдөлгөөнд байгаад байдаг байхгүй. Задрал явагдаж байдаг. Тэгэхээр холоос авчирсан мах бол дэмий шүүл гэж. Тэгээ брэндээр л яваад нь шүү дээ Австрали. Аль хор ойроос шинээр нь л хүнсээ хэрэгжилж исэн дээ. Япончууд тэгдэг шүү дээ тий. Одоо дэлгүүртээ өглөө бол үнэтэй байсан зүйл орой болоход 2 дахин ямдруулаад бүр баг үнгүй. Маргааш нь бол хаяж шүү дээ угаасаа тэр чинь. Дахианы мах цаг чи зөвхөн 3 хоногийн дотор хаяараа маяараа гэдэг хэвээр баг. Тийм яг л тэгжиж нэгсэндээ хүн эрүүл мэндэ дэмжих байхгүй. За Монголд байгаа хүмүүс маань сонсоод одоо ресторанд орвол Монгол өхрийн хайстейкийг авч дээрээ. Ядчил махан шинэ байгаа шүү. Бүр дор хаяж л тий. Тийм. Тэрний илүү жоохот ахна шүү дээ. За та тэгвэл өөр мэрэгчлэлтэй байсан бол ер нь ямар мэрэгчлэлтэй болох байсан бэ? Би биологч болох байсан. Би багасаа ерөнхийдөө амьтан жижигт дуртай. Тэгээд ягаад ч юм одоо амьтан жижигт их авьяастай байсан.
одоо хүүхдүүдтэй цуг ингээл загас эднэр дижиж иléхэд чи миний дижижсэн загснууд илүү хурдан өсөөд хурдан том бүр багасаа л тийм байсан. Багасаа л байсан. Тэгээд загас дижийн гутлаа нэг машинасаар нэг дахиа махаа солиод одоо нөгөө өөр байрны хүүхдүүд нэр чинь нөгөө хоёр загас харангутлаа нэг дахиагаа өгөөд надаас нэг загас авдаг гэсэн. Тэгэл би дахиаг нь бас үржүүлээл. За. Өссөн юм уу те? Аймгийн төвдөлтөө. Зүг. Сэлэн аймгийн төвд. Тэгэхээр бас за дахиагаас тижих боломжтой л газар ирсэн юм тий. Дахиад ижэн хойно өхөр ерөөсөө тэр хашаан дотор бол туулаа муулаа. Тэгээ хооронд нь тэр нохоо туулаа хоёроо зохицуулах гэж боо юм болж шүү дээ. Би аймгийн төв сумын төв чи яг тийм нэг гоё газар шүү дээ тий. Яг тийм нэг 2 ёоны завсар яг баг бүх юм боломжтой гэх юм уу? Тийм шүү дээ, гоё газар шүү дээ. Одоо тийм маягаар л аймгийн төв өдрөө сумын төв өдрөө ингээд тараад тэгээд амьдралаа их гоё болгочихвол Монголд бол амьдрах гоё байна. Тэгвэл нэг тийм тогтвортой нэг sustainable яг development болох боломжтой шиг санагддаг тийм Монгол. Тэгэхээр бол одоо хотын төвлөрөл гэдэг чинь угаасаа анханасаа одоо үйлдвэржилтэл дагаж огно хот гэдэг юм үүссэн шүү дээ. Тэгэхээр Монголд одоо яг үндэ тийм масс үйлдвэржилт байхгүй байгаа юм чинь илүү юм тархсан үйлдвэржилтэд дагаад юм тархсан жижиг хотхон суурьнууд огно үүсээд ингээ бол гоёлох та тий. Тэндээ тэгээ интернетээ байрлуулчаад тэгэл програм бичээл тий. Малын хашин хийдэл сайхан. Тий. Та хэд бол тэгэл Google-ээр ингэж бэлчээр хямж байгаа. За тийшээ явуулаарай гэдэг малчид руу бас утас руу ингээд юу гэдэг мессеж өгөх. Дата тий. Big data бий болгоол тий. Тий, хоббигаа бас дагаал тий. Тийм боломжууд байна, маш их боломжууд. Тий, боломжууд бол зөндөө байгаа юм байна. Тэгээд өнөөдөр маш олон гоё юм ярьж гисэн би байхдаа баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар ч таныг бас дахиж оролцуулмаар ер нь бас санагдаж байна. Дараагийн дугаараар ч гэсэн уулзах дахиж одоо хэдэн дугаарын дараа өөрж оролцсон баярлалаа. Тэгээд та хэдэд бас амжилт хүсье. Санаа бодлоо ингээ хоорондоо хэлцээ, хүмүүстэй хэлцээ гэж байгаа чинь маш их том дэвшил шүү. Зөв санаа шүү. За баярлалаа. За болдгоо бодлоо подкастын энэ удаагийн дугаарыг энэ хүрээ өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаар үлээ. Түр баярлалаа. Яа баярлалаа.